Сууцгаа. Нью-Йоркийн хүмүүс Карен Андрегийн эсрэг шүүгдэх болно. Нэлээд хэмжиж. Туслах шүүх бүрэлдэхүүнийг цуглуул. Өнөөдрийн шүүх хурлын шүүгч энэ үүргийг 11 хүн хүлээн. Та бүхэн тэрхүү сандалд сууж эрхэм шүүгч Уильям Хипээс зааварчилгаа авч явна. Таны үрж байна. Тэр сандалд суу. Таны үрж тэрхүү сандалд суу. Эрхэм шүүгч билээ. Хадагтай ноёдоо. Та бүхэн энэ хэргийг шийдэх шүүх хурлын шүүгч. Хурлын төгсгөлд та бүхэн хоорондоо зөвлөлдөж саналаа хураацгаана. Мэдүүлгүүдийг сайтар сонсоод зөв шийдвэр гаргаж ажиллахыг хичээнгүйлэн зөвлөж байна. Сэжигтэн буруутай эсхийг та бүхэн шийднэ. Өөрөөр хэлбэл хадагтай Карен Андрегийн хувь заяа та бүхний гарт. Прокурор хурлаа хийж болно. Шүүгчээр сонгогдсон хаттай ноёдоо 1-р сарын 16-ны шөнө дунд дууж байхад Фалкнер нэртэй байшингийн дээд давхраас нэг хүн унаж нас орсон. Танигдахын аргагүй болтлоо хугарч гэмтсэн тэр зохицол бол Шведийн нэртэй хөрөнгө оруулагч ноён Фалкнер байсан. Өндөр нуруутай, бардам инээмсэглэлтэй тэр хүн нэг гарын хаалганд ус үндэстнүүдийг нөгөө гарын хаалганд дашуур атдаг байсан ийм эрхэм. Дашуур атдаг байсан ийм эрхэм. Хэрвээ алтыг энэ дэлхийн судсаар бүхт цус гэж үзэх юм бол тэр бүх судсыг гартаа атгаж цусны урсгал, судасны цохил бүгдийг хямд зохицуулж өгдөг ноён Фалкнер өөрөө энэ дэлхийн цохилох зүрх нь сайн гэж хэлж болно. Тэгэхээр хаттай ноёдоо манай дэлхий зүрхний шимтээс олцоход шимтээс гэдэг бол гинтхэн болдог зүйл. Энэ агуу дүүрчнийг байшингийн Европ ийм байдалтай хилдэж байх юм гэж хэн саналаа. Энэ аимшиг зүрх зохицохоо болоод хэдхэн хоногт газар дэлхий тэрний бизнесийн дампуурлаас болж хөвсөлж эхэлсэн. Мянган хөрөнгө оруулагч нар үхлийн цохилтод орсон. Ноён Фалкнер өөрөө энэ дэлхийд маш их ширүүн тэмцлэг хийсэн хүн. Тэрнээс илүү ширүүн тэмцлийг тэр өөрийнхөө зүрх сэтгэлдээ хийсэн. Бид одоо энэ шүүх хурлаараа тэр тэмцлийн тухай тодорхой мэдж явах болно. Фалкнерийн амьдрал өхөл хоёрыг хоёр эмэгтэй залсан байдаг. Тэрний нэг нь тэрний хууль ёсны гэргий хатагтай Нэнси Фалкнер. Ангийнхан та бидний харж байгаа энэ бүсгүй. Хатагтай Карен Андре. Карен Андре бол Фалкнерийн ухаалаг нарийн бичиг. Бас зартаа нууц амарган. 6 сарын өмнө ноён Фалкнер хөрөнгө мөнгө авахаар зээл авч Америкт ирсэн. Хувь заяа тэрнийг манай нэртэй хандивлагч буйны үүсдэн Джон Уитвилдийн цорын газар охин өнөөдрийн бэлэвсэн гэргий үзэсгэлэн хатагтай Нэнси Фалкнер авралаа ирэн тушаа гэж илгээсэн байна. Шинэ амьдрал аврал ирлээ гэж тэр бодсон. Энийг нэг том жишээ гэвэл ноён Фалкнер гэрснээс хойш яг 2-7 хоног дараа хатагтай Андрейг ажлаас нь халсан явдлыг. Тэдний хооронд харилцаа дууссан. Гэхдээ хатагтай ноёдоо Карен шиг эмэгтэйгээс тийм амархан салж чадахгүй. Тэрний сэтгэл ямар их өшөө хорсол буцалж байсныг бид түүхэн ойлгож болно. Энэ өшөө хорсол цээжиндээ багтаа болоод 1-р сарын 16-ны шөнө дэлбэрсэн. Фалкнер эмээ хорлоогүй.
тэрний хөнөөс та бидний харж байгаа энэ эмэгтэй тэрний өөрийнхөө гараар хөнөөс. Бид одоо энийг батлах болно. Бидний ихний гэрч бол Хэркланд имж. Хэркланд имж. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгааж байна. За би андгаалж байна. Таны хэдэг ажил? Би энэ дүүргийн эмч. 1-р сарын 16-ны шөнө таны ямар хэрэгэд дуудсан бэ? Тэр шөнө намайг ноён Фалкнерын зогцод үзлэг хийж өгөөч гэж дуудуулсан. Тэгээд үзлэгээр юу болж мэдсэн юм? Зогцос хүн харахын арга байхгүй нүд галтрам хуугарч гэмтсэн байсан л да. Та өхлийн шалтгааны юу тогтоосон? Өхлийн шалтгааныг өндрөөс унснаас ууж нас барсан гэж тогтоосон. Таны үзлэгээр хохирчнаас гараад тэр хугацаа өнгөрсөн байна. Би таны гачийг өндрөөс унаад 30 гаруй минут болж яваад очсон л доо. Ер нь зогцонд хийсэн үзлэгээр хохирчнаас бараад тэр хугацаа өнгөрснийг та баримжуулж чадах уу? Үгүй би баримжуулж чадахгүй. Гадаа их хүйтэн байсан болохоор цувсан зарцсан. Тэгээд ер нь хэдэн цагийн зөрүүтэй таамаг гарна шүү дээ. Тийм бол хохирогч хагас цагийн өмнө ч гэсэн нас барсан байх боломжтой гэсэн үг үү? Боломжтой гэж ойлгож болно. Тэрний өхөл өндрөөс унснаас өөр шалтгаантай байж болох уу? Гэхдээ тийм уг нөр бол олдоогүй шүү. Жишээлбэл дээрээс унахаас өмнө гавлын ясны хагарч гимтсэн байлаа гэхэд үзлэгээр тэрийг тогтоож болох уу? Тэр боломжгүй зүйлээ. За миний асуулт дуслаа. Үзлэгийн явцад хуучин шархны уулмөр болж харсан уу та? За би тийм зүйл олж хараагүй. Өндрөөс унснаас өөрөөр амиа алдсан байх шинж тэмдэг танд ажиглагдсан уу? Тийм зүйл ажиглагдаагүй. Асуулт дуслаа, баярлалаа. John Hatches. John Hatches. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг ангаж байна. Тийм би ангаж байна. За таны хэдэг ажил? Фалкнер шиг шүний харуул. Тэр байранд ноён Фалкнер өөрийн албан өрөөдөө байсан уу? Тийм ээ байсан. Дэврийн давхрын суудсыг хий эзэмшижсэн. Та тэрийг мэдэх үү? Мэдээж ноён Фалкнер хин эзэмшижсэн. Ноён Фалкнер хатагтай Андре нар. Гэхдээ ноён Фалкнерыг гэрлэхээс өмнө шүү дээ. Гэрсний дараа хатагтай Андре ганцаараа. Гэрснийхээ дараа ноён Фалкнер хатагтай Андре дээр ирж байхыг та харсан уу? Ердөө ганц удаа. Хизээ? 1-р сарын 16-ны шөнө. Та тэрийг нэг тодруулаад га. Цаг ойролцоогоор 22 цаг 30 минут болж байсан. Та яаж юм тодорхой санаж байгаа? Би ажилдаа 20 цагт ирдэг. Намайг ирээд 30 минут орчим болж байхад гол хаалганы хонх дуурсан. Би доошоо бууж хаалга онгойлгоход хатагтай Андре ноён Фалкнертай хамт ирчихсэн байсан. Би гайхсан л да. Учир нь хатагтай Андред гол хаалганы түлхүүр байдаг. Тэгээд ч дандаа өөрөө онгойлгож орж ирдэг. Тэр хоёр хоёулаа байсан уу? Уга хоёр эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэр хоёр хүний таавар нь харж байсан уу? Ердөө харж байгаагүй. Ер нь ямар хүмүүс байсан юм бэ? Та нэг дүрслээд өгч. Хоёулаа турамхай. Нэгнийхэн царайг бийсэн харж чадаагүй. Нүдээ талтлаад малгайгаа доош нь дараад өмсчихсэн байсан. Тэр хүн гэхдээ зүгээргүй байсан. Зүгээргүй гэдэг нь юу вэ? Тэр хүн хөл дээр бараг тогтож чадахгүй. Ноён Фалкнер нөгөө нэг ирхэм хоёр дүршиж явсан. Тэгээд тэр хоёр чирэгшхэн захлагч руу оруулсан. Ноён Фалкнер ямар нэг юм санаа зовсон шинжтэй харагдсан уу? Харин ч эсрэгээр их баяр бүртэй байх шигагдсан. Амиа олж байгаа юм шиг харагдав. Эсэргүүцэж байгаа юм шиг өгч. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Хамт явж байсан хоёр хүмүүс бас сая байсан. Тийм ээ. Хатагтай Андре инээмсэглэж байсан. Захилгаан шат дээш явж эхлэхэд ноён Фалкнер бүр инээд алдаж байсан шүү. Тэр шин тэдний байшингаас гарч байгаа байсан уу? Харсан. Эхний өмнө ердөө 15 минутын дараа гараа явсан. Хин нөгөө согтуу. Тэр захилгаан шатнаас зүг зүгрөөрөө буугаад ирсэн. Тийм согтуу харагдаг. Баг зэрэг гуйж байснаас биш зүгээр л алхаж байсан. Та юу нэ тэрийг хаашаа явах мэдсэн үү? Уг нь би тэр хүнд туслах санаатай очсон л доо. Тэгсэн тэр намайг харчихад маш хурдан гараа явсан. Хаалганы баруун талд тавьсан машинтаа суугаа явсан. Гэхдээ тэр тийм хол яваагүй баха. Цагдаа нар тэрийг бариад авна л да. Та яа гэж бодсон? Нэг машин араас нүдлгийг би харсан. Ямар машин? Шүүгдэгч чимээ сууж. Ямар машин байсан бэ нэр? Яажсэн? Харангийн суудлын жижиг тэрэг. Нөгөө ихнийх нь машинаас хоёр машины цан зогсож байсан. Дотор нь хэм байсан бэ? Та анзаарсан уу? Осолдохгүй нэг ихэм сууж байсан. Та юу яагаад араас нь дааж явсан гэж бодсон юм? Яг ч араас нь хөөж байсан гэж би хэлэхгүй л дээ.
Гэхдээ баг зэрэг шахам өдсөн л их сонир санагдсан. Хатагтай Андрийг 2 дахь зочин гарч явах харсан уу? Харсан 10 орчим минутын дараа. Тэр хүн гарч явахдаа ямар нэгэн сэжигтэй үйлдэл хийсэн үү? Үгүй ээ. Их л яарч байх шиг байсан хурдан гараа явсан. Тэр хоёр хүний гарч явсны дараа юу болсон? Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа удамжинд хүмүүс хашгирах сонсогдсон. Би сандраад доошоо гол халуун дээр очтол цахилгаан шатнаас хатагтай Андрей гүйж гарч ирсэн. Тэрний даашинз нь урагдчихсан галзуу юм шиг л өвж орлож байсан. Би ч араас нь гүйсэн гадаа цугласан хүмүүсийн дундуур зүтгэсээр хагаад очиход ноён Фалкнер зам дээр хөвтөж байсан. Энийг хараад хатагтай Андрей яасан? Өөрөөс өхрөөс уучсан. Үнэхээр амар байсан л да. Би тийм аимшигтай болтлоо бэртэж гинтсэн хүн өмнө нь хизээж харж байгаа. За миний асуулт дуслаа. Ноён Фалкнер гэрснийхээ дараа хатагтай Андрей дээр тэр шөнөөс өөр өдөр ирж байгаагүй гэж та хэлсэн тийм үү? Тийм ээ. Тэр байшин шөнийн цагаар орж гарч байгаа хүмүүс танд харагдахгүйгээр өнгөрнө гэж байхгүй юм байна гэж ойлгож болох уу? Үгүй. Яагаад гэвэл би үүдний талд дүүргэж байгаад байдаг л дээ. Хэвээ хүмүүс түлхүүртэй өөрсдөө онгойлгоод ороод ирнэ. Тэгэхээр надад мэдэгдэхгүй л дээ. Тэгвэл хатагтай Андрей ноён Фалкнераас өөр хүнтэй ирдэг байсан байж болох нь танд харагдахгүйгээр. Яг тийм. Миний асуулт дуслаа. Homer Van Fleet. Homer Van Fleet. Та зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг ангаж байна уу? Ангаж байна. За та ямар ажил хийдэг вэ? Хувийн мөрдөгч. Хамгийн сүүлд ямар ажил гүйцэтгэсэн? Ноён Фалкнерийг мөрдөж байсан. Хэний хүсэлтэй? Хин танд мөнгө төлсөн? Хатагтай Фалкнер намайг хэлсэн. 1-р сарын 16-ны шөнө та ноён Фалкнерийг мөрдөж ирсэн үү? Тийм ээ. Тэрийг нэг тодруулаач. Оройн 18 цаг 30 минутаас би тэрнийг мөрдөж эхэлсэн. Цагт орж ирснийг та яаж юм бодохоо санаж байгаа? Миний үүрэг учраас би хатагтай Фалкнерт бүх зүйлийг тайлбарласан. Ойлгомжтой. За цааш нь. Оройн 18 цаг 30 минутаас ноён Фалкнер лоо юм дах гэрээсээ гарч явсан. Тэр яслын хослолтой машина өөрөө барьж явсан. Онцлог зүйл гэвэл тэр Нью-Йорк ороотлоо маш хурдтай байсан. Тэр яг хааш явсан бэ? Тэр шууд Фалкнер байж руу төхөж явсан. Тэгэхэд цаг 19 цаг 57 минут болж байсан. Тэнтгийн бүх байгууллагад харж гисэн байсан. Би машиндаа гадаа суугаад хүлээсэн. Харин 21 цаг 35 минутанд ноён Фалкнер хатагтай Андрей таамаглаа гарч ирсэн. Хатагтай ёслолын хослол өмссөн байсан. Онцлог зүйл гэвэл тэр мөрөн дээр тун содон цэцэг хатгсан байсан. Тэгээд машиндаа суугаад явсан. Би араас нь дааж яваад алдчихсан. Учин замд нэг жижигхэн ослоос. За та тэднийг алдсан гэж. Алдчихад яасан? Фалкнер байшин руу буцаж очиод хүлээсэн. Тэд нар хэдэн цаг дэрэж ирсэн? Яг 22 цаг 30 минутанд дэрэж ирсэн. Саарлангийн машин тэднийг дагаж ирсэн. Тэгээд хатагтай Андрейг хаалганы хонхт арж байгаа хооронд ноён Фалкнер саарлт машинаас ёслолын хослолтой өхмийг буулгаж ирсэн. Тэр хоёр хамтдаа 3 дахь ноёнтойг буулгаж ирсэн. Тэр хүн аяллаа оцтой байсан. Онцлог зүйл гэвэл тэр 3 дахь хүн согтуу багш байсан. Бүгд отгошоо орцголсон. Дараа нь юу хийсэн? Фалкнер байшингийн эсрэг талд байдаг ресторанд орцсон. Би ажил үргээ гүйцэтгэж байхдаа 4 цаг тутам хооллож л доо. Лойлондоос үдснээс хойш 4 цаг өнгөрсөн байсан. Тэгээ би Фалкнер байшингийн хаалга руу арцсан. Тэгээ юу болж харсан? 15 минут онцгой юм хийж харагдаагүй. Харин нөгөө аяллаа уцтай ихэн гарч ирээд саарл машиныг унаад өмнө зүг рүү яасан байдлаар тавьсан. Нөгөө нэг зочин хязгаар гарч ирсэн. 2 дахь зочин 10 минутын дараа. Тэр замын хажууд байсан машин цуусан. Тэр машинтын танаас гараад ирснийг мэдэхгүй. Түлхүүр нөөрт нь хэлсэн. Тэгээ машинаа асаагаад бас өмнө зүг рүү явсан. Ноён Фалкнер тэр хоёртаа ер нь урд өмнө уулзж яхад таарсан уу? Үгүй анх удаага тарсан. Тэр хоёр нэг ясан дараа юу болсон та? Ноён Фалкнер хатагтай Андрейтэй хоёулаа нь уулзсан байсан. Мэргэжлийн өвчин гэхүүдээ би их сониучлаа. Тэгээд эднийг ажиглахаар шийдсэн ийм ажиглалт хийх тусгай цэг надад би хаана үдин дээр чинь. Фалкнер байшингийн эсрэг талд Брукс цанхаггүй. Тэний дээд давхарт Skytop шүний клубтэй. Тэнд бүжгийн талбайгаас гадна уран зургийн задгаа галерей байдаг. Тэндээс Фалкнерийн дээврийн сууц яг алган дээр төрсэн юм шиг илхэн харагддаг. Тэндээс тэднийг харсан. Тэгээ харсан зүйлдээ гайхаж цочирдсан. Юу харсан? Бүх гэрэл нь унтраастай хатагтай Андрейгийн цагаан даашинд сарны туянд гялалзаж байсан. Хатагтай тагсны ажлаар нэг хүнийг дагуулахыг оролдож байгааг харагдсан.
Ноён Фалкнер. Тэр ухаангүй байх шиг байсан. Ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйсэн. Тэгээ хатагтай Андре тэрнийг тагтаулаад түлхэж гисэн. Тэрний хараа та дараа нь яасан. Би клуб руу гүйж ороод юу хааснаа гэж орж шашгирсан. Тэндээс хүмүүс надад Фалкнер байснаар бууж ичсэн. Газар цус болчихсон хатагтай Андре ноён Фалкнерийн дээрээс томгоод суугаад үйлжсэн. Та тэрнтэй ярилцсан уу? Цагдаа нар ирсэн. Би энд ярьж байгаа зүйлсээ бүгдийг тэнд мэдүүлсэн. Миний асуулт дуслаа. Ноён хатагтай Фалкнер таныг хизээс гэж хөлсөлж эхэлсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 13-нд. Ноён хатагтай Фалкнерийн хориг хэдний өдөр болсныг та хэлж чадах уу? 10 дугаар сарын 12-нд. Яг зөв. Таны хөлсөлхийн урд өдөр тийм үү? Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл хатагтай Фалкнер гэрэлснийхээ маргаашнаас нөхрөө мөшгүүлэхээр таныг хөлсөлсөн байна. Ямар заавар гэсэн? Ноён Фалкнерийн ахын бүрийг ажиглаад мэдээж юу гэсэн. Хатагтай Кара Андрегийн талаар ямар нэгэн монцолж хэлээгүй юу? Аа? Гэрэлснийхээ дараа ноён Фалкнер тэгвэл хатагтай Андре дээр ирж уулздаг байсан. Байгааш. Та тэрийг хатагтай Фалкнерд мэдээлж байсан уу? Хэлсэн. Тэр яаж хүлээж авч байсан? Хатагтай Фалкнер бол сэтгэлийн хөдөлгөөнгүй. Ямар нэгэн сэтгэл санаа зовлон шинж харагдаагүй гэж үү? Надад тэгж харагдаагүй. Ноён Фалкнер бол их нэртэй хайртай, үнэнч. Чин сэтгэлээсээ ихнэрээ хайрладаг байсан. Та тэрийг яаж мэдэж байгаа? Энэ хатагтай Фалкнерийн өөрийнх нь үг л дээ. Тийм аа. 1-р сарын 16-ны шөнө та Skytop цамхаа руу яг хэдэн цагт явснаа хэлж чадах уу? 23 цаг 22 минут. Фалкнерийн байшингаас Skytop хүртэл хэдэн минут алхдаг? 3 минут. Skytop-ын тагтан дээр гарахад цагид болж ирсэн мэдэх үү? 23 цаг 57 минут. Та тагтан дээр гарахад 25 минут болсон байна тийм үү? Та үлдсэн хугацаанд нь хаагаар юу хийсэн байж таарах уу? Тэнд үжигийн талбайтай өөр бас бус зүйлс би. Та тэгээд тэр бас бус зүйлээ амжуулаад авсан юм а тий? Би 2 хонгол юм болсон. Тэглээгээ та намайг согтуу байсан гэж хэлж болохгүй тий. Би таныг согтуу байсан гэж хэлээгүй шүү дээ. Та ноён Фалкнерийг хатагтай Кара Андре тагтан дээрээс түлхэж байсан гэж сайн хэлсэн. Тэгээд тийм хол зайнаас шөнийг харанхуу тэгээд 2 хондог уусны дараа та зөв харж чадсан болов? Арх огт нөлөөлөөгүй. Фалкнерийг түлхсэн гэдэгт та тийм итгэлтэй байгаа юм уу? Зүгээр хоорондоо ноцолж ирсэн юм шүү. Ноцолдож байсан гэхэд арай биш л дээ. Хэрвээ би хин нэгэнтэй ноцолдож байлаа гэхэд тэр хүнийг тэгж өндөрт тэрвэрж өрөхгүй. За тэгвэл 1-р сарын 16 энэ шүүх хурал болохоос өмнөх өдөр хатагтай Фалкнер танд ямар зааварчлаа өгсөн? Би ямар ч зааварчлага авав. Тэглэж хатагтай Фалкнер энд байхгүй гэдгийг хэлчихв. Тэрнийг эцэг нь аваад явсан. Калифорни руу. Сэтгэл санаагийн тайван байхын тулд. Ноён Фалкнерийн амиа хорлсон нь хатагтай Фалкнерт их таатай явдал болсон юм биш үү? Эсэргүүцлийг хүлээж авлаа. Таны бодлоор ноён Фалкнерийн амиа хорлсон нь хатагтад хэр ашигтай бол? Эрхэм шүүгч эсэргүүцч. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Иймэрхүү мэдээлэл хийснийг төлөө таны хариуцлага хүлээж мэднэ гэдгийг ноён Стивенс сануулж. Би ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Зүгээр танаас асуулт асууж штэ. Энгийн зарчмаар. За яг тэгвэл хэргийг өрдөжиж дүгнэх, өрдөжиж таамаглах гэдэг хувийн мөрдөгчийн хийдэг ажил биш гэдгийг тань сануулж. За баярлалаа. Миний асуулт дуслаа. Байна. Би тэрнээс дахиад 2 асуулт асуув. Хатагтай Андре ямар асуулт вэ? Ноён Фалкнер та ямар биш нэ? Борон би 2 албатай жижиг гэх. Тэр сар хоцтой хүнийг Фалкнерийн байшингаас гарч явахад араас нь ямар нэгэн машин дагаж хөдлөхийг та харсан уу? Үгүй анзаарав. Замын хөдөлгөөн их өссөн. Миний асуулт бол Мөрдөгч Свини. Мөрдөгч Свини. Та үннийг зөвхөн үннийг мэдүүл гэдгийг ангаж байна. тийм ээ ангаж байна. Таны иргэдэг ажил Цагдаагийн мөрдөгч. 1-р сарын 16-ны шөнө танарын Фалкнерийн амиа авах цагийг шалгаад дуудагдсан уу? Тийм ээ. Хэргийн газар очсон анхны очруудын нэг. Та хатагтай Андрегаас байцаалт авсан уу? Аваагүй. Намайг байцаалт авахаас өмнө мөрдөгч Вамфлит ирээд хатагтай Андре ноён Фалкнерийг дэвгэж зүтгэж угаасаа гэж хашгирч хэлсэн. Тэрний тэр шилхэд хатагтай Андрей яаж хэлээд авч байна? Тэр зочид орчихсон ямар ч хариулт үзүүлээгүй. Нүд нь бүртэж тэгснээр би тачинд л нээж гарсан. Би ч түүнийг солиочлоо гэж бодсон шүү. Та ямар харамж авсан? Би тэрнийг байцаахаар саатуулахыг тушаасан. Тэгээд захиргаан шатн суугаад хэргийн газрыг шалгахаар явсан.
Тэгээ хэргийн газараас юу болцсон? Онцлог өрөөнөөс нь ачаалхалтай зүйл болсон юм байна. Онцлог өрөөнөөс юу болцсон? Торгон уцаар хэлхэж хийсэн тансаг нэмгэр машин. Угаалгын дүнд нь болоор хийсэн ба. Шүшүүрийг нь гоож хүртэл анхлын өнгөрт тосгож байсан. Мөрдөгч тамины асуусан асуултыг буруу ойлгоод шүү дээ. Би тэр өрөөний тансаг хэнцэр амьдралын тухай ерөөс асуугаагүй. Ноён Фалкнерийн хүлтэй холбоотой байж болох ямар нэгэн сонин содон зүйл олцсон уу гэдгийг мэдэх гээд байна. Ойлгож байна уу? Олсон ойлгоо. Зочны өрөөнөөс нь олсон. Юу болсон? Захиа. Энийг хамгийн түрүүнд олж ууштай бүгд хаягдсан байсан захиа. Тайны жим. Тийм ээ. Энэ шүүх бүрэлдэхүүн уншиж байна. Бүх хаалгууд нь миний өмнө өргөж дэлгээтэй байсан энэ хорвоо дээр ердөө хоёрхан зүйл намайг баясгаж байлаа. Нэг нь бүтлэхийг шахуулдаж байсан миний ташуу. Нөгөө Карл Андре. Ашиглаж чадах хүндээ энэ зөвлөгөө тун хэрэгтэй бөгөөд хүн төрөлхтөнд хэмжээчгүй үнцэнтэй билээ. Фалкнер. Энийг авч байна гэж хадгалж байгаа. Тайван захлын талаар хаттай Андре мэдээлэл авсан уу? Авсан. Ноён Фалкнер энэ загталд битгий хүргэж хаттай Андре тушаагаад тэд хамтдаа тагтан дээр гарсан ч тэр мэдүүлсэн. Тэгээд ноён Фалкнерыг амиа хурдж байхад нь хөдөлгөх гэж тэмцэлсэн боловч дийлээгүй гэж тэр мэдүүлсэн. Тэр шин тэднээс өөр ямар хүн байсныг асуусан уу? Асуусан. Хамт явсан хоёр хүнийг ноён Фалкнерийн найз урд өмнө ердөөч уулзж байгаагүй гэж мэдүүлсэн. Би бодохдоо ноён Фалкнер шөнийн клубээс тэр хоёр хүнийг дайрч аваад тэд хамтдаа хэрэг болсон газар ирсэн гэж би дүнгэж байгаа. Хаттай Андрийн хэлж байгаагаар тэр хоёр хүний нэрийг Jerry Wade, Dick Sanders гэж мэдүүлсэн. Яа нэрийн найз нар дундаас тийм нэртэй болцсон юм. Олон хичээсэн. Гэхдээ олдоогүй. Хаттай Андре энэ хоёр хүнийг урд нь ерөөсө харж байгаагүй гэж хэлсэн үү? Тийм ээ. Миний асуулт дуслаа. Хаттай Андре ноён Фалкнерыг амиа орлох жоохт нь болиулсан гэж танд хэлсэн гэсэн тийм үү? Тийм ээ. Хаттай даашинснаас ямар нэгэн ноцолдож барилдсан уул мөр та олж харсан уу? Харсан. Тэрний даашин зургацсан байсан. За. Даашинс нь алмаз мөрөвчтэй байсны нэгийг тасарсан байсан. За. Тэгээд хаттай Андре нөгөө мөрөө гараараа барьж тогтоож байсан. Тэрийг хараад та юу бодсон? Би заавал хариулах ёстой юу хэмээн. Тэгэлгүй яах вэ? Ноён Фалкнер нөгөө мөрөв чийж бас тастаа тайчихгүй дээ гэж бодсон шүү. Үгүй. Би зүгээр таныг тэрийг хараад хатагтай ноцолцсноос болоод энэ даашинцны мөр нь урагдсан байна уугүй юу гэж харсан уу гэж асуух гэж штэ. Тийм ээ, яг гэж харагдсан. За тэр шүршүүрийн ус гоожулж үзэх санаа танд яаж төрсөн? Юу л даа юм бэ? Ноён Фалкнерийн шүршүүрээс ус биш, даас гоожд гэж би урд нь сонсож байсан. Фалкнерийн тухай зарим нэгэн ярианд итгэх хэрэггүй байд юм мөрдөгч мэд. Миний асуулт дуслаа. Баярлалаа. Баярлалаа. За. Хаттай Магдас байсан. Хаттай Магдас байсан. Та өмнөний зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгааж байна уу? Андгайлж юу? За таны хэлдэг ажил. Гэрийн үйлчлэгч. Хамгийн сүүлд ямар ажил хийж исэн бэ? Ноён Фалкнерийн гэрт тэрнээс өмнө эцгийнхэн гэрт ажиллаж ирсэн. Та ер нь эдний гэр бүлд хэр удаж байгаа ажиллаад? 28 жил. Би талигаар чи хөөхт байхаас нь мэднэ. Та ноён Фалкнер хаттай Андре хоёрын харилцааны талаар юу мэдэх вэ? Энэ хүүхэн анх ирсэн өдрөө л манай ноёнтонтой уулзсан. Би боддtii ирэх ажлын ширээ унтлахны ор хоёроо хольж ухаад байх нь нэг сайхан зүйл биш гэж. Гэхдээ ирсэн цагаас эхлээл манай ноёнтны ажлын ширээ унтлахны ор хоёрыг өөрийнхөө савраар сайн бадаж чадсан хүүхэн байна. За хоорондоо юу ярилцдаг байсан талаар надад бол мэдээд ах юм алга. Би яриг нь чагнаж байгаа ч гоо. Зүгээр чихний үзүүр сонсогдож байгаа нь олсон ашиг орлого авах зээл мэйл гэдэг нэг тиймэрхүү зүйлийн тухай ярьж байгаа болтой юм. Миний дургүй юм бол ажлын цаг. Ажлын цагаар ноёнтны ажлын өрөөний цонхны өшгийг хаагаад хаалгыг төгжөөл тэгэл за шулуухан хэлэх юм бол энэ хүүхний ганган чимэн дотор утсыг би ажлынхын өрөөний цонхны давцсан дээрээс олон удаа авчихсан.
Эсэргүүцэж байгаа юм шүү гэж. Мэдүүлэх тиймэрхүү зүйл ярих нь ёс суртахуугүй хэрэг. Энэ хоёр хүний хоорондын харилцааны талаар зүгээр мэдүүлэг авчих шүү дээ. Чимээгүй уусаа. Гэрч асуултанд хариулахдаа үгээд сэнчид хариулахыг сануулъя. Ноён Фалкнер хатагтай Андред ер нь хэрэг мөнгө зарцуулдаг байсан бэ? Мөнгийг бол үрсэн шүү дээ. Цагаан алтаар хүртэл дааш үзүүлж ирсэн. Хамар цагаан алт гэж бодлоо. Өөр юм нарийнхан цагаан алтан утсаар хэлхэж ийсэн. Гачин болж чарна. Үнэхээр тансаг. Тэгээ манай ноён дийл газуу түлж байгаа. Тэгээ тэрийг халааж өмсгөн л дөө. Энэ бүхэн өөр тэгж нүцгэн дин дээр халааж өмсгийг хүсэж идэгсэн байхгүй юу? Яг халаад тэр нь биед надад ирэхээр гоё харагдана л та. Хамгийн гол нь тэрэндээ биш. Хамгийн сонирхолтой тэр чи халааж өмсгөж байгаа юм чи заримдаа арсын төлөн шүү. Тэгэхэд бол тоохгүй шүү. Улам инээгээд хөхрөөл тэгээд тэр ноёноор хөлөгцөн газараа олон удаа өсөж явах юм. За эсэргүүцэж байна. Энэ мэдүүлэх тоогт ямар ч холбогдгүй юм яриад байна. Тэгээд Кара Андрегийн эсрэг шийдвэр гаргах санаа сэтлэгийн шүүх бүрэлдэхүүн төрөв. Эсрэг яг магадгүй энэ бүхэн шүүгчдэд миний талаар эерэг ойлголт төрүүлж болох юм. Ноён сигүр өрөвдчихлөө. Тэр үйлчлүүлэгчдийг уучруулах нэлээд зовдгийн мандат та. Чимээгүй бацгаа. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Ноён Фалкнер хатагтай Нэнси Литтэй ирснээс хойш амьдралдаа ер нь хэр ханддаг болсон бэ? Сайхан байсан. Үнэхээр сайхан байсан. Би ноёнтнаас үгүй тийм аз жаргалтай байхыг юусаа хараагүй. Ёстой үзүүл зам олсон төлөв төвшиг ирэх үчиг тийм л сайхан байсан. Ноён Фалкнерийн амиа хорсон байж бол ямар нэгэн сэтгэл зовсон зүйл анзаарчихсан уу? Надад тийм зүйл анзаарэгдэж байгаагүй. Тэгвэл хатагтай Андре Фалкнерийг ирсэн явдал ер нь хэр хандж байсан? Яаж хүлээж авч байсан? Энд чинь нэг ч үг дуурдгүй чулуу өшөө шиг хөөхөн шүү дээ. Хатагтай Фалкнер. Миний ойлгосноор ноён полицтай намайг дуудаж гэрчээр мэдүүлэг авахыг хүсэж байна. Тэгсэн мэдрэхдээ таны Калифорнид байгаа гэж бодсон. Тийм ээ тиймээс зогтооч. Зогтсаа? Миний эрүүл мэндэд санаа зовж байгаа болохоор намайг нааш ирэх зөвшөөрөх үлдээ. Гэхдээ би өөрөө биелүүлж нөхрийнхөө дурсгалыг үлдээд юм билээ. Баярлалаа хатагтай Фалкнер. Та төр сууж явахгүй. Цаг нь таны дуудаа. Хатагтай мартаас байсан. Та түрүү хатагтай Андрегийн ноён Фалкнерийн гэрэлсэн явдал хэр хандж ирснийг ярьж байсан. Тэрийг өгчлөө ш. Би түрүү хэлсэн. Чулуу өшөө шиг хөлдөө хөөхөн гэж. За үйлж яхийг нэг л удаа харсан. Хормын шүн. Тэр бол баг бачуулж барчилсандаа л үйлсэн баг. Тэгэхэд шаналсан байдлаа харагдаагүй юу? Би хилээд байсан ир хүн нэгээр дутнуу байна уу энэ бүхэнд ямар ч хамаагүй шүү. Тэр хормын шүн үнэн ч биш маш муухай хөөх юм байна гэдгийг би мэдсэн. Үнэн ч биш ээ. Тэр хинтэй байсан. Тэрийг мэдэхгүй би анх удаа зүсийг харсан. Тэрийг нэг тодруулаад тааж. Тэр чи хорин болсон өдөр л дөө. Хоримчийг сайхан өдөр болсон. Миний Фалкнер. Ямар гоё. Янцсан харагдчихсан. Хажууд нөгөө сүд бисгүүч гисэн. Цаг хатцдаг ш. Ямар гоё үзэсгэлэнтэй. Үнэхээр гоё болсон. Би өөрөө хүүхдүүдийг илүүж байгаа юм шиг уйлж байсан. Намайг уучлаа. Тэгэхэд энэ хүүг өрмөд очоогүй шүү дээ. Хатагтай Андре гэртээ байсан юм уу? Тэг гэртээ байсан. Тэгтээ ганцаараа биш хүнтэй байсан юм л. Хинтээ? Тэрийг би мэдэхгүй анх удаа зүсийг харсан. Тэрийг ярьж. Би нөгөө үйлчлэгчийн хаалгаар орж ирсэн болохоор энэ хоёр намайг орж ирснийг мэдээгүй л дээ. Хоёулаа дээвэр дээр гарцсан байсан. Харах байсан ч гэсэн би энэ хоёрыг сайн харсан л да. Эрэхтэй нэгтэйгээ тэрээр үнсээд л энэ хүүх нэг юм яриад байсан. Аяахан яриад байсан болохоор би сайн чагнаж чадаагүй маа. Тэгээд тэмцэх байдалтай их удаад байсан болохоор сүлдээ би залхаад өрөөнд орчихсон. Тэр эрэгтэй хэн байсан та дараа нь олж мэдсэн үү? Мэдээгүй. Тэр хүнтэй дараа нь дахиж таарлцсан уу? Таарсан. Хизээ? Яг 1-р сарын 16-ны шөнө таарсан. Энийг нэг тодруулаад ярьгаа. Тэр өдөр чи энэ хүүхийг сонирн байсан юм а намайг явж амар гэд тэр надад их хачин санагдаад байсан байхгүй юу? Яг л би чинь 7 хоногийн 1 өдөр амардаг. Тэгээ би амармааргүй байна. Би ажилламаар байна гэдэг намайг яв гэдэг. Яг тухайн үед би явсан л та. Тэр чи 16 цаг үед юм байна.
Тэгээ замдаа яагаад намайг яв гэдээсэн бол гэж бодоод нэг л сэжигтэй санагдаад байна эргээд ирсэн. Тэр чинь 22 цаг үед юм байна. 22 цаг. Тэгээд намайг гэрт ирэхэд хинч байхгүй гэр харанхуй байсан. 30 минутын дараа ноён Фалкнер энэ хүүхэн тэгээд бас өөр хоёр хүн ингээд дөрвөлээ хамт ирсэн. Тэр хамт ирсэн хүний нэг л осохтой байсан. Нөгөөх нь хатагтай Андрийг үсчихсэн хүмүүс байл. Яавал хамттай. Уучлаарай маадтай байсан. Та надтай ярилцах хэрэгтэй шүү. Би сайн мэддэг үхнээ ярьчлаа. Би таныг өөр хэдэн асуултыг хариулахыг мэдчихэж магадгүй гэж бодож. Та гэхдээ Андрейт үнсэлсэн хүнийг харсан гэсэн үү? Харсан. Тэр үед их харахгүй байсан уу? Харахгүй байсан. 1-р сарын 16-ны шөнө хатагтай Андрей Фалкнертай бас хоёр хүнтэй хамт ирсэн гэсэн тийм үү? Тэрсэн дөрвөл ирсэн. Тэр хоёр хамт ирсэн хүний та зэрвсгээ хараад өнгөрсөн үү? Тэрсэн. Тэгвэл тэр согтуу байсан хүнийг биднэрт нэг зүслээд өгч. Би яаж чадах вэ? Тэгэхэд чи харахгүй байсан. Тэгээд чи нэг зүс царайг энэ зүсэл тогтоогоод авах завдал болоогүй шүү. За тэр зүс царайг энэ тогтоогоод авах завдал болоогүй. Их харахгүй байсан. Тэгээд та бас их яарч байсан. Тэгсэн мөртлөө урд нь ганцхан удаа харсан хүнээ тэр шөнийн харанхуйд тийм яарч байсан мөртлөө яаж олж таньж чадваа гэдэг намайг гайхшралд оруулаад байна хатагтай. Уучлаарай ноёдоо. Би үнэнээ хэлсэн. Би ам өчгөө өгсөн шашин шүтлэхээ. Ямар ч л нэг нь тэр хургийн шин хатагтай Андрейг үсчээс хүн мөн байсан гэдгийг бүр дахиад давтаад хэлээ. За миний асуултаас л байна. Хатагтай Фалкнер. Хатагтай Нэнсли Фалкнер. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг ангааж байна уу? Тийм ээ. За та ноён Фалкнертэй ямар холбоотой байсан бэ? Би тэр хүний эхнэр нүс. Уучлаарай хатагтай Фалкнер. Танд ямар хэцүү байгааг бид нар ойлгож байна. Таны сэтгэлийн төвчээрийг ч гэсэн хүндэлж байна. Тэгэхдээ таны сэтгэлийн шарахыг хүндэх хэд хэдэн асуулт зайлшгүй асуух шаардлагатай болоод байна. Би билээ. Та ноён Фалкнертай хэдий танилцсан бэ? Өнгөрсөн оны 8 дугаар сард. Миний найз Сандрагийн зохиосон нэг үдшилгэн дээр. Та болж игэл энийг нэг дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу? Сандра би тэрийг танилцуулсан л да. Тэр хэлэхдээ Нэнси би чамайг нэг чухал нөхөртөө танилцуулъя. Чи тэрнийг өөрийнхөө алдар цуглуулганд нэмэх болов яах вэ гэж хэлсэн. Тэгээд тэр үдшилгэн дээр би тэр хамтдаа бүжгэлсэн. Цэцэрлэгт моддын дунд цөөрмөн захад ярилцаж зогссон. Хав харанхуй шүү. Хоёулахна. Синхэр дунаа вальс гişүүлэн гэл. Тэрний гар миний нүцгэн бүрэн санамсаргүй өрхөд миний нүүр улааж сандарсан. Яагаад юм мэдэхгүй. Фалкнер энийг мэдчихээд надаас уучлалт хүсээд бид хоёр хамтдаа зочид дээр очиж нийлсэн. Тэр орой ахиж хамтдаа бүжиглээгүй. Тэрнээс хойш дахиж хизээ уулзсан. 3 өдрийн дараа Лав Айланд дахь гэртээ би тэрнийг орой хоолнд урьсан. Жинхэнэ шивэт хол. Би өөрийнхөө гараар хийсэн л дээ. Та хоёр тэрнээс хойш ойроо уулздаг болсон уу? Тийм ээ. Бид хоёрын уулзах олон ойрхон болж байсан. Тэр өдрийг хүртэл. Тэр өдрийг гэдэг нь ямар өдөр юм болоо? Та тэрний тодорхой яриад гаш. Надтай гэрлэх санал тавьсан тэр өдөр. Бид хоёр машинтаа давхиж явсан. Сэлмэг нартаа сайхан өдөр байсан. Их л жаргалтай бүрч залуухан болчихсон юм шиг мэдрэмж төрөөдөл. Уучлаарай. Надад энийг ярих хэцүү байна л та. Бид давхиж явсаар хээр замд зогссон. Тэгээд би инээ талдаад бид төөрчлөө. Би чамайг барьцаалчихсан шүү. Ахиж хизээд суллахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр барьцаалсан шалтгаан чинь тодорхойгүй байна да гэж хэлээд миний гарнаас атгаж Нэнси би чамайг хайртай гэж хэлсэн. Таны
Зүгээр би цааш нь үргэлжлүүлээ. Тэгэхэд би тэрнийг санхүүгийн үед хүндхэн байдалд орсныг мэдсэн. Өөрөө надад үнэн хэлэх ёстой гэж хэлсэн л дээ. Надад өхөөчгүй шахан болсон байж иж надад гэрлээч гэдэг санал тавихад ч хэцүү юм гэдгийг хэлж байсан. Гэхдээ би тоогоогүй. Яагаад гэвэл би тэр үед тэрэнд аль хэзээний дурлцсан байсан учраас надад хөрөнгө мөнгө тийм ч чухал биш байсан юм чинь. Та хоёрын сүү тавих үед ноён Фалкнер энэ бизнесээ хямралаас гарах зугтах ямар ч боломжгүй хөлөө зөвшөөрсөн байсан уу? Арай ч үгүй. Тэрэнд итгэсэн миний итгэл, миний зориг төвчээр тэрэнд туслан гэж тэр дандаа хэлдэг байсан. Тэрний өмч хөрөнгийг аварч үлдэх нь өөрийнх нь төлөө биш. Өөрөөс нь болж хохирч байгаа энэ дэлхийн төлөө энийг хийх ёстой гэдгийг би тэрэнд ойлгуулсан. Өнгөрсөн амьдралын алдаа оноог би тэрэнд ухааруулсан. Тэр ч гинэ ухаарсан. Бид хоёр шинэ амьдралыг эхлүүлж ирсэн. Амиа боддгоо. Бусдын төлөө гэсэн тийм л сайхан амьдралыг хүсэж байсан. Гэрснийхаа дараа та Нью-Йоркт амьдэрсэн үү? Тийм ээ. Бид Лонг Айленд дахь миний хашид амьдрах болсон. Нөхөр маань Фалкнер Вашингтон сууцад амьдрах хүсэлгүй байна гэж хэлсэн л дээ. Ноён Фалкнер ер нь хатагтай Андрейд ямар харилцаатай байснаа танд юу ярьсан уу? 20 болоод 14 хонжихт надад ингэж хэлсэн. Хайрт минь надад нэг эмэгтэй байсан. Би чамд энэ тухайга хэлэхгүй бол болохгүй гэсэн. Харин би мэднэ. Заавал хэлэх албагүй шүү дээ л гэж хэлсэн. Ноён Фалкнер юу гэсэн? Карен Андрей бол миний аимшигтай харанхуй он жилүүдийн шалтгаан бөгөөд бэлэг тэмдэг гэж хэлсэн. Тэрнийг ажлаас нь хална гэж хэлсэн. Та юу гэсэн? Чиний зөвөө би ойлгож байна. Гэхдээ хоёулаа юм хахир хатуу байж болохгүй шүү дээ. Хатагтай Карен өөр ажил санал болгоё гэж би хэлсэн. Тэгэхэд нөхөр маань би Каренд хөрөнгө санхүүгээр хангалттай тусалж байгаа. Ахиж тэрнтэй уулзмааргүй байна гэж хэлсэн л дээ. Ноён Фалкнер хатагтай Андрей ажлаас нь өөрийнхөө хүсэлтээр халсан уу? Ноён Флит. Энэ хорвоо дээр хоёр төрлийн эмэгтэй байдаг. Над шиг эмэгтэй бол хизээч хүнийг харддаггүй. Гэрснийхаа дараа тантай гэрснээс хойш ноён Фалкнерийн санхүүгийн байдал ер нь ямар шүү байсан бэ? Би ер нь бизнес центрийн талаар ойлголт муутай хүн л дээ. Гэхдээ аав маань миний нөхөрд их хэмжээний мөнгө зээлснийг мэдчихэж байгаа. Хатагтай Фалкнер. Таны нөхөр амиа хорлсон байж болох уу? Үгүй. Энэ бол байж боломгүй асуудал. Тэр ер нь ирээдүйн амьдралын тухай ярьж ирсэн үү? Тийм ээ. Бид хамтдаа ярьдаг байсан. Тэрний ажлын өрөөнд ил зуухны хажууд суугаад хэдэн жилийн дараах амьдралынхаа тухай ярилцдаг байлаа. Бид нэг их удаа хөрөнгө мөнгөтэй байхгүйгээ ч мэдчихсэн л та. Гэхдээ тоодгүй байсан. Бардам зам амиа хичээсэн байдал хувийн амбиц бусад иргэнтнүүдээсээ дээш гарах гэсэн хүсэлгээд бүх материалыг сонирхлоо бид хоёр хайсан. Амьдралаа зүгээр л оюунлог зүйлд зориулахыг хүссэн. Жирийн нэг хөдөө тосгонд амьдрахыг шийдээд байсан. Энэ тухайд хоёр 1-р сарын 16-ны шөнө өөрөөр хэлэх юм бол ноён Фалкнерыг нас бардаг өдөр ярилцсаргүй. Тийм ээ. Ер нь тэр өдөр ноён Фалкнер ямар ажиллаж байсан бэ? Бусад өдрүүдийн адил хотод өдөржин ажилдаа үдсэн. Үдээс хойш гэртээ айж явах ирээд орой ажил хэргийн хүлээн авалттай гээд хоолой чидлгүүгээр 18 цаг үед гараад явсан. Ямар хүлээн авалт нь явж ирсэн? Мэдэхгүй би асуугаагүй. Өөрөө ч надад хэлээгүй. Би өөр нь ажил төрөлтнийх орооцолтод байдгүй л тээ. Тэр өдөр гэрээс явахдаа ямарваа нэгэн зүйл сэтгэл зовлонсны зүйл анзаарчихсан уу? Үгүй. Намайг үнсээд 29 тэрхийг хичээнэ л гэж хэлсэн. Би үүдэн дээр тэрийг гаргаж өгөөд машинтайгаа хөдлөөд явахыг харж зогссон. Гараараа далсаар л цаашаа явж удсан. Тэгээд би тэндээ зогсоод бидний амьдрал ямар сайхан болох тухай, бидний хайр сэтгэл ямар агуулах тухай бодож зогссон. Тийм сайхан амьдралд минь би хаалтаа хүний гараар хүлээн гэж би хайр юм. Эсэргүүцч нь ихэм шүгчээ. Эсэргүүцийг хүлээж авлаа. Гэрчийн сүүлчийн хөлбөрийг хаслаа. Баярлалаа хатагтай Фалкнер. Миний асуулт дуслаа. За та миний асуух 100 хэдэн асуултанд хариулж болгосон болов уу? Хатагтай Фалкнер. Та
хэдэн асуулт асуумаар байна уу Стивс? Би бүгдд нь хариулъя. Ноён Фалкнер та хоёрын амьдрал яг л төгс төгөлдөр мөрөөдөл шиг байсан гэлөө. Тийм ээ. Ариун хайр дурлалаар биелсэн амьдрал зүрх сэтгэлийг ариусгадаг гэдэг баг тийм үү? Тийм ээ. Ийм харилцсан итгэлзэл дээр тогтдог баг тийм үү? Тийм ээ. Та тэгээд яах гэж нөхрөө мөшгүүлэхээр мөрдөгч хөлсөлсөн юм бэ? Би тэрнийг хамгаалахыг хүссэн. Та энэ талаараа тайлбарлаач. Юу л да. Миний нөхрийг гэмт хэргийн бүлэглэлээр Реган гэж хүн сүрдүүл зал хийсэн. Тийм Реган гэж хүн байсан санагдчихэв. Тэгээд нөхөр маань энийг тоохгүй байсан. Би үүнд их санаа зовж исэн. Тэгэл гэрлэнгүүтээ би ноён бантлитийг хөлсөлж нөхрийгөө ажиглаж байхыг хүссэн. Фалкнер дургуц учраас би тэрнийг нууцаар мөрдөөч гэж хүссэн. Тэгээд нууцаар алсын цанаас мөрдөж байгаа юу танаа нөхрийг чинь хамгаалж чадах болов? Гэмт хэргийн бүлэглэлийн чинь хин нэгнийг нууцаар мөрдөж байгаа үгүйг өөрийнхөө аргаар олж мэддэг гэж дуулсан. Тийм болохоор хин нэгний анхаарал тавих хүнлөө шууд халдаж чадахгүй л гэж бодсон л тоо. За. Тэгээд танаа мөрдөгч чинь танаа нөхрийг л хамгаалах үүрэгтэй байсан. Тийм. Зөвхөн ноён Фалкнерийг үү? Тийм ээ. Ноён Фалкнер хатагтай Андре хоёрыг биш үү? Ноён Стивс. Таны над таамаглал чинь намайг доромжлон гутааж байна шүү. Танаас доромжлуулж байгаа шинж юу харагдахгүй. Тэгвэл тийм бодол ердөө байгаагүй. За. Ноён Фалкнер хатагтай Андред дахиж хизээч уулзмааргүй байна гэж хэлсэн гэсэн байгаа. Тэгсэн. Тэгвэл тэр гэрснийхээ дараа ч гэсэн уулзаад байсан байна шүү дээ. Ойрхон оройн цагаар нөгөө мөрдөгч чинь танд энэ тухай хэлээгүй юм уу? Би мэдчихсэн. Та энийг тайлбарлаач. Тайлбарлаж чадахгүй. Энэ хүүхэн миний нөхрийг юу гэж сүрдүүл дарамтлагдаг байсан би мэдэхгүй шүү дээ. Тодруулж хэлэх юм бол 1-р сарын 16-ны шөнө ноён Фалкнер үдшилтэд явлаа гэж худлаа яриад хэлж гарч ирээд тэгээд ноён Фалкнер хатагтай Андретэй уулзсныг та юу гэж тайлбарлах вэ? Би энийг тайлбарлаж чаддаг бол та энэ шүүх хурал дээр ингэж үл үзэж суух хэрэг байна уу? Миний мэдж байгаа зүйл гэвэл энэ хүүхэн миний нөхрийг яавчгүй байдалд оруулж гэртээ аваадсан. Ямар шалтгаанаар яах гэж авсныг би мэдэхгүй. Нөхөр минь надад хэлж чадсангүй тэр шөндөө нас орчлаа. Та миний сүүлчийн асуултанд хариулж болох уу? Ямар? Ноён Фалкнер ер нь танд хайртай байсан юм уу? Хайртай байсан. Та энийг яаж батлах вэ? Фалкнер минийх байсан. За, миний асуулт дуслаа. Үгүй ээ, дуусаагүй. Тэрнээс дахиад нэг асуулт асуу да. Хатагтай Андре ямар асуулт вэ? Харин тэр өөрөө Фалкнерт хайртай байсан уу үгүй юу? Хайртай байсан. Тэгвэл чи яаж тэрний цаа гэж худлаа ярьж чадж байна? Тэрийг ингэж чадахгүй болохоор юу ч хийж болоо гэж бодож чи? Би яахгүй. Тэр юу асуух вэ? Миний нөхрийг авсан чи яаж асуулт тавьж байгаа? Шинэгүй байсан. Дуслаа. Шүмдэгч. Та суу. Шүүх хурал маргааш шүглээ 10 цагаас үргэлжлэв. Бид хоёрын хэн нэг нь худлаа гэж байгаа. Хинбэ гэдгийг бид хоёр хоёулаа сайн мэдэж байгаа. Сууцгаа. Нью-Йоркийн хүмүүс Карен Андрегийн эсрэг шүүгдэх болно. Билээ эрхэмшигч. Прокурор эхэлж болно. Эрхэмшигч дахиад нэг гэрчийн даацсан дуутах зөвшөөрнө. Энэ бол Джон Грахам Уитвил.
John Graham Whitfield. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгааж байна уу? Тийм ээ, би андгаалж байна. За таны эргэлдэг ажил. Whitfield банкны ерөнхийлөгч. Та ноён Фалтнертэй ер нь ямар холбоотой байсан юм бэ? Би тэрний хатан аав. Мэдээж мөнгө санхүүгийн аюул асуудлыг дүгнэх цэгнэх чадвар танд байна. Ноён Фалтнерын нас барах үед тэрний санхүүгийн байдал ер нь ямар шүү байсан бэ? Хэцүүхэн л байсан. Гэхдээ дахиж сэхэхээр хүч бишээ. Найдвар байсан. Манай банк тэрэнд хөрөнгө мөнгөө хадгалж үлдэхтэн туслах зорилгоор 25 сая долларын зээл өгсөн. Гэхдээ тэр мөнгө салхинд хийсэн. Та ер нь тэрэнд яагаад мөнгө зээлбэлэхэр болсон юм? Тэр хүн миний ганц охины нөхөр байсан. Охины минь аз жаргал надад амин чухал. Гэхдээ дан ганц хувийн шалтгаан бас байгаагүй. Фалтнерын дампуурлаас болж томшгүй олон жижиг хөрөнгө оруулагчдыг ямар эмгэнэлтэй хувь заяа хүлээж байгааг би бас бодолцсон. Тэгээд тэрнээс сэргийлэх бүхий л аргыг хэрэглэх нь миний үүрэг гэж би үзсэн. Ахад сэргэх ямарч боломжгүй гэдгийг мэдсээр байж та. Ноён Фалтнерын бизнест их хэмжээний мөнгө хаяж, эстэл үүрэх байсан гэж ойлгож болох уу? Мэдээж үгүй. Тун яримхтай нөхцөл байдал л да. Гэхдээ миний бизнес мэдрэмж Фалтнерийн шиг тийм хямралаас урьдчилан сэргийлж чадах байсан гэдэгт би итгэлтэй байна. Бизнес нь хямралд орсон ч гэсэн ноён Фалтнерт амиа хорлох шалтгаан байгаагүй. Тэрэнд амьд байх хангалттай олон шалтгаан байсан. Ноён Фалтнер хоёрын амьдралдаа, гэр бүлийнхээ амьдралдаа өөрөөр хэлэх юм бол таны цорын ганц охинтой сууснаас хойш сэтгэл дүүрэн аз жаргалтай явсан та бодож байна уу? Гэр бүл гэдэг бидний амьдралын хамгийн чухал зүйл. Нийгмийн хамгийн чухал нэгж гэж үздэг би энд хэлье. Тийм болохоор охины минь аз жаргал надад ямар чухал вэ гэдг нь ойлгомжтой. Охин минь Фалтнертай жинхэнэ аз жаргалд өмбөж байсан. Тэр юу нь ямар шугам байсан бэ? Надад байхгүй олон чанар тэрэнд байдаг байсан гэдгийг хэлэх нь шудраг байх л да. Бид хоёр хувь хүний хувьд хоёр өөр ертөнц байсан юм. Би бол хувь хүний үүрэг хариуцлагыг шүтэж амьдрдаг хүн. Харин Фалтнер энийг огт тоодгүй. Хувийн жаргал таашаалыг эрхмэлдэг хүн байсан юм. Ноён Фалтнерыг тодорхой хэмжээнд мэддэг хүний хувьд ноён таны юм лиш ноён Фалтнер амиа хорлох магадлалтай юу? Миний бодлоор энэ байж боломгүй зүйл. Баярлалаа, миний асуулт дуслаа. Ноён Whitfield. Та хүргэндээ таатай ханддаг байсан уу? Тийм ээ. Та тэрний хүлээн зөвшөөрөхгүй юм уу? Нэг бол та хоёр хоорондоо хэрэлдэж муудалцж байгаагүй юу? Ноён Стивс. Би хизээч уурдаггүй хүн. Гэхдээ би андуураагүй бол таныг Фалтнерт мөнгө зээлдүүлэх үед та хоёрын дунд нэг зөрчил болсон юм шүү. Таны мөнгө зээлдүүлэхгүй байх нэг яриа болсон юм шүү. Та буруу ойлгосон байна. Фалтнер зээлээс татгалзаж ёсгүй үйлдэл хийсэн. Гэхдээ би охиныхоо төлөө ямар ч татгалзах зүйлгүйгээр өгч байгаа болохоор үнэндээ тэгж эсэргүүцэх шаардлагагүй байсан. Фалтнерийн хямралаас олж та санхүүгийн үед баггүй хохирсон гэж хэлсэн баха. Тийм ээ. Таны тэр хохирлж одоо болтол үргэлжилсээр байгаа юу? Сайнгүй байгаа юу те? Тийм. Тэгвэл та яаж гэмт хэрэгтэн Регнийг барьж өгсөн $100,000 өгнө гэж амлаж чадсан юм? Эсэргүүцч энэ хэрэг хатбагууд асууад байна. Эрхэмшүүгч би энэ тайвар хийхийг хүсэж байна. Сайн. Би тийм шагнал амласан. Эргэнээр үүрэг минь намайг ийм зүйл хийхэд хүргэсэн. Эрхэг Регн гэдэг нэрээр авдагтай тэр эрхэм бол зартай гэмт хэрэгтэй. Би тэр шагналыг тэрнийг баривчлахад хангалттай баримт бодлогоо өгсөний төлөөч өгөхөөр амласан. Ноён Флинтийг хэлдэг үнэн. Өнөөдрийн хэрэгтэй ямар ч холбоогүй асуудал. Та энэ шүүхөрд болохоос өмнө Калифорни руу яагаад яарч явсан? Хариулт нь ойлгомжтой гэж би бодож байна. Гинтийн өнгөлт явдлаас болж охин минь хүн зөвлөлтөнд орсон. Тэрний эрүүл мэнд магадгүй аль насанд нь би санаа болсон болохоор аль болох тэндээс хурдан авч явсан юм. Та охиндоо хайртай. Үчигнэгүй яа. Үнэн сэтгэлээсээ юу? Тийм ээ. Та охиныгоо хүссэн болгоныг биелүүлж ирсэн үү? Тийм ээ гэж би бардам хийж чадна. Хэрвээ та юм уу нэг бол охин чинь ямар нэгэн зүйл хүслээ гэхэд тэрэнд хэдийн хэмжээний мөнгө зарах нь сонирн биш тийм үү?
Бидэнд тэр тал дээр санаа зовох шаардлага байдаггүй. Тэгвэл та охиныхоо таалагдсан залууг нь худалдаж авч өгөхөөс буцахгүй юу? Эцэг таарыг дэмдэж вэ? Таны мэдих цорын ганц дийлдэшгүй. Агуу хүчирхэг хүнийг та дараа унахын тулд өөртөө бүх хөрөнгөө зориулахаас буцахгүй тийм үү? Эсэргүүцийг хүлээж авлаа. Ноён Фалкнер хатагтай Андрийг ажлаас нь халахад таны мөнгө нөлөөлөв өгөө гэж та хэлж чадах уу? Ноён Фалкнерт мөнгө зээлдүүлэх үедээ та ямар нэгэн бодлого тулгасан биз дээ? Та шууд миний хинэж хатагтай Андрийг хатдаггүй байсан. Энэ хүн бол Фалкнерийн бохир дотор хувцлаа ойлцгоо. Бүхэл эрчүүд хин нэгэнтэй уулзаж учирч явдаг хорвоо үсттэй. Иймэрхүү мэдүүлгийг чинь би анхаарал таах болно шүү. Ноён үйтгэлд. Кара Андред үнгүй олддог зүйлийн төлөө танаа охин чинь мөнгө төлсөн гэдгийг та сайн санаж яваа. Юмшигч эсвэлсэ. Чим өөдгөө новш чүрх амтэн. Чи намайг хэн болохыг мэдчихэв үү? Би чамайг Джон шиг янз гიშгэж чадна. Өчнөө болмич би гიშгэж явсан юм шүү. Эсэргүүцийг хүлээж авлаа. Би та нарт яг энэнийг баталж харуулахыг хүсэж байсан. Миний асуулт дуслаа. Баярлалаа ноён үйтгэлд. Юмшигч. Өнгөрөд чинь овоо мөнгөний бодлыг авах болоос асуух гэж байна. Хасгыг зөвшөөрлөө. Тэмцэгч нотлохоор хангалтгүй гэж үзээд энэ хэргийг хэрэгсэхгүй болох хүслийг та хүлээж аваач. Хүлээж авах боломжгүй. Эрхэм шүүгчтэй. Бид нар ноён Фалкнерийн буруу зөвийг шүүлгүүгээр хатагтай Кара Андрийг ялах ямар ч боломжгүй. Яг гэвэл ноён Фалкнер бол бидний мэдэх хэм хэмжээний саяж амьдэрсэнгүй. Тэр хийж байгаа үйлдэлийг нь шүүх хэзээж дэнслэх шаардлагагүй гэж ярьдаг байсан. Яг гэвэл тэр өөрөө дэнс байсан байхгүй. Хуулийг бид өөрсдөө зөрчиж зугаацгаж зохиолыг шүүлэх гэж хэлдэг байсан. Ингэж хэлдэг байсан бодож үзэхээр тэрний амьдралын сүүлийн хэдэн жилд тэрний өөрийнх нь хувьд цагаан хоолны газар хоригдож байгаа баг шиг тесвэрлэхийн арга хүнд байсан гэдгийг та нар бас ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас тэр энэ хэцүү байдлаас гарахын тулд энэ хорвоогийн хамгийн аимшигтай замыг сонгосон байхгүй. Өөрөөр хэлбэл тэр амиа гарсан. Бидний ихний хэлцээ Джеймс Чандер. Джеймс Чандер та үннийг зөвхөн үннийг мэдүүлгээд амгааж байна. Тийм ээ, амгааж байна. Тэгэж Нью-Йоркийн цагдаагийн газрын бичгийн шинжлэх шинжээч. Та энэ үзүүлж байгаа цагийг таньж байна уу? Тэгэлгүй яах вэ? Энийг ноён Фалкнерийн насаардаг өдөр тэрний байшингаас олсон. Энэ захидлыг шалгуулахаар намайг дуудсан л та. Танаар юуг шалгуулахыг хүссэн юм бол? Энийг ноён Фалкнер бичсэн байна уу үгүй юу гэж. Та ямар дүгнэлт гаргасан? Захидлыг ноён Фалкнер бичсэн. Миний асуулт дуслаа. Хатагтай Андрей ноён Фалкнерийн зарим бичгээр ажиллаж байхдаа зарим нэгэн чухал биш бичиг баримтууд захидлын хүнээс гаруйсан дурддаг байсныг та хаад үзсэн үү? Энэ гаруйснуудыг ноён Фалкнерийн жинхэнэ гаруйстай харьцуулж үзсэн үү? Үзсэн. Юу вэ? Хатагтай Андрегийн аяасыг энд магтъя. Жинхэнэ хуурамч хоёрын хооронд үл ялгал ялгаа байгаа. Маш жижиг ялгаа. Хатагтай Андрейн захидлыг хуурамчаар үлдэж энэ тэргийг өөрөөсөө зайлуулах боломжтой гэсэн үг үү? Бүрэн боломжтой. Гэхдээ энэ захидлыг хуурамчаар үйлдэггүй. Ноён Жанкю. Ноён Жанкю. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ, андгаалж байна. Таны хэлдэг ажил. Би ноён Фалкнерийн нарийн бичиг. Энэ ажлыг хэр удаа хугацаанд хийсэн? 11-р сарын ихээр хатагтай Андрейг энэ ажлаас хадагцснаас хойш эхэлж хийсэн. Та энэс өмнө ямар ажил хийж байсан бэ? Ноён Фалкнерийн насын хөдөлтөд туслах нь байсан. Тэр ажлаа хэр удаа хугацаанд хийсэн? 8 жил орчим. Ноён Фалкнер хатагтай Андрейг ажлаас нь халсны дараа таныг энэ ажилд авсан уу? Тийм ээ. Хатагтай Андрей ажлаас халагдсны дараа танд заавар зөвлөгөө өгсөн үү? Өгсөн. Тэр үед хатагтай Андрей сэтгэл санаанд завинсан ч юм уу, хямарсан, ууралсан шинж танд ажиглагдсан уу? Үгүй. Тэр өөртөө ширээ тайван байж надад бүх зүйлийг нэг нэггүй тайлбарлаж өгсөн. Ноён Фалкнер хатагтай Андрей хоёр муудалцж байгааг та харсан уу? Хэрхмээ.
Та яг одоо надтай хийлдэг харьцаж байгаа шиг. Тэр хоёр ч гэсэн хоорондоо хийлдэг харьцдаг юм. Ноён Фалкнер, ноён Үйтвэлд хоёрыг ажил төрлийн байдлаар уулзж байгааг та харсан уу? Би уулзалтан дээр юу байгаад байдаг л дээ. Гэхдээ ноён Үйтвэлд манай ажил дээр ирэхийг олон удаа харсан. Миний бодлоор ноён Үйтвэлд Фалкнерт дургүй. Та яагаад ингэж бодох вэ? Нэг удаа би тэдний ярилцлагыг нууцаар сонсчихсан юм. За. Ноён Фалкнер санхүүгийн хямралтай байсан үе л дээ. Тэгэхэд ноён Үйтвэлд тэрнээс асуусан. Хэрвээ чиний бизнес чинь дампуур бол явах вэ гэж. Нэг тийм бүйтэн тохуутаа өнгөр. Хариуд ноён Фалкнер мөрөө хавчаад аяархнаа амиа хорлоно гэж хэлсэн. Тэгэхэд ноён Үйтвэлд тэр лөө хэцүү харцаар хараад тэгвэл найдвартайхан шиг хийгэрэй дээ гэж хэлсэн. Эрхэм шүүгч, шүүх тахин руу хэн нэгэн хуудастай надтай яриулахыг хүссэн байна. Тэгээд яриулах боломжгүй гэсэн энийг дамжуулахыг хүсчээ. Намайг эртэл Кари Андрегаас байцаал битгий аваарай. Би яг одоо мэдүүлэх үгэн. Та яг одоо мэдүүлэх үгэн байгаа. Стивс, надад асуусан асууж. Хатагтай Андре, яг одоо боломжгүй байна. Би эхлээд Жанкогоос авч байгаа мэдүүлээ. Шүүгдэг чи иймэрхүү маягаар хурал өмөлбөл. Эндээс хөөж гарах болно шүү. Ноён Жанко, та 1-р сарын 16-ны шөнө яг хаана байсан? Хэрэг гардаг орой би Фалкнер байшиндаг ажлынхаа өрөөнд байсан. Та ноён Фалкнерыг нас орсныг сонсоод яасан? Бурхан гэж яг тэр үед би ноён Үйтвэлдэд хэлэх санаатай Лон Айленд дахь тэрний гэрлүүн залгасан боловч үйлчлэгч нь утсыг аваад тэрний гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр хотод байдаг албан тасалгаар залгасан боловч утсаа аваагүй. Ер нь ийшээ тийшээ зөндөө залгасан боловч ноён Үйтвэлдийг олж чадаагүй. Тэгээд сүүлд нь хатагтай Фалкнерт нөхөр намаа хорсон тухай хэлэхээс үр замгүй байсан. Хатагтай Фалкнерт энэ тухай мэдээлэл дамжуулахад тэр хамгийн түрүүнд танд юу гэж хэлсэн бэ? Тэр Бурхныг бодож энэ тухай сонин хэвлэлийнхэнд битгий хэлээрэй гэж байсан. Ингээд гүйцээ. Баярлалаа. Өөрөөр хэлбэл хайр яа нэг яа. Хайр хэнийг ирнэ хүлээгээд байна. Ноён Жанко. Та сүүлийн 8 жил ноён Фалкнер албан тасралтын 8 жил ажилласан юм тийм үү? Тийм ээ. Тэгвэл энэ бүх хугацаанд таны эзний бизнес, гэмт хэргийн шинжтэй, шудраг биш байсныг та мэдээгүй сэргүү. Мэдээгүй. Тэгвэл таны эзэн чинь одоо ямар үйл хөдлөл өөрчлөн байсныг мэдэж авсан уу? Үгүй ээ. Мэдэхгүй юм байна. Мэдхгүй. Юугийн ноён Фалкнерийн санхүүгийн байдлын дагуу чухал юу юм? Фалкнер бусдын тойроотой зүйл хийдэг байсан байж мэднэ. Гэхдээ би эргэлзэж тийм нэгдэж байгаа. Тэрний бизнес буруу замаар хийдэг вэ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэр бол ноён Фалкнер. Тэр одоо эзэж буруу юм хийхээс үү? Эрхмээ. Та бидний шиг жижигхэн улсууд ноён Фалкнертаа таарахаараа зүгээр л малгайгаа авах мөхий ясалдаг. Тэгээд тушаалыг нь биелүүлдэг. Тэрнээс биш хизээч асуулж зүрхэлдгүй. Жанко мэдээ шал бий гэж. Шал юм. Та зүгээр эзнийг дахин шүтсэн биш. Тэрний төлөө юу ч хийх билүү үү та? Тийм ээ. Та тэгвэл хатагтай Андре бас бурхан шиг шүтдэг үү? Хатагтай Андре Фалкнерийн хамгийн эрхэм. Эзнийг төлөө хутлаа ярих юм эдгээр хэрэг байна. Эсрэг үсгийн хүлээж авлаа. Эрхмээ. Би хутлаа яриаггүй. Ноён Фалкнер нас орчихсан. Тийм болохоор надад хутлаа яриад өгөөч гэж хэлж чадахгүй. Гэхдээ надад боломж байсан бол би та нарт үннийг хэлхийн оронд ноён Фалкнерийн төлөө хутлаа ярих байсан. Баярлалаа ноён жаа. Таны нүгэнд би ямар хөрөж ингэж бодож байна? Миний асуулт устаа. Хатагтай Кари Андре. Та зөвхөн үннийг мэдүүлэн гэдгийг андгааж байна. Ингэх шаардлагагүй. Би шашингүй үзэлтэй. Энэ хийж байсан ангал шаардлагатай. Андрааж байна. Хатагтай Андре, та хамгийн сүүлд ямар ажил хийж байсан бэ? Ноён Фалкнерийн нарийн бичгийн дарга.
Энэ ажлыг хэр удаа хугацаанд хийсэн? 10 жил. Та ноён Фалкнертэй анх яаж танилцсан биднэрт ярьж? Бичээ тавьсан гэсэн зарын дагуу анх би тэрний ажлын өрөөнд уулзч байсан. Тэр ганцаараа байсан. Тэр өөрөө бид хоёрын ажлын анхны байр байсан. Тэр таныг яаж шугуу өгч авсан бэ? Тэр юу ч дуураагүй. Намайг ширтээ зогсоод байсан. Тэрний тэр доогтой нарахгүй харах харцыг хинч байсан төвчж чадахгүй. Анх би тэрний өмнөөс хөрхөө ажлыг алгаад авах гэдгээ мэдэхгүй зогсож байлаа. Ямар ч байсан би тэрэнд ирсэн байлаа гэсэн. Тэгээд тэр таныг ажилд авсан. Тэр намайг хитрхи залуу бас өөрт нь авч таалагдахгүй байна гэж хэлсэн. Гэхдээ тэр нь яагаад бичээч хэрэгтэй байсан учраас намайг ажилд авсан. Надад ч бас яагаад ажил хэрэгтэй байсан. Тэгээд та тэр өдөр бүтэн өдөржингөө ажилласан уу? Тэгэлгүй яа. Надад нэг үг хэлэгч боломж олгоогүй. Бүтэн өдрийн турш тэр надаас харцаа нэг хоромж салгаагүй. Тэгээд тэр таныг анх хизээ нөгөө надтай татна хайцаанд орсон юм гэж үү? Тийм ээ. Анхны өдөр л та тэр явдал яаж өрнөснийг яриад чаддаг. Тэр өөр нь намайг захирч зандарч явахдаа сэтгэл нь тун хангалуун байх шиг надад санагдсан. Яг л ташуур барьчихсан амтын сургагч шиг. Би их айж байсан. Тэр байдал тань таалагдахгүй болохоор та айж байсан баг. Яа гэж? Харин ч надад таалагдсан учраас. Найрын цагийн турш би тасралтгүй ажиллачаад боловлоо гэж хэлсэн. Тэр юу ч дуураагүй. Намайг ширтээ зогсоод байсан. Тэгснэ. Чи энэ хүнтэй ардж үзсэн үү гэж надаас асуусан. Би үгүй гэсэн. Тэгтэл хэрвээ чи миний өмнө үцгэх юм бол би чамд 1000 крон өгье гэж тэр надад хэлсэн. Би хатгалцсан. Намайг хатгалсан ч тэр намайг эзэмтнэ гэхээр би тэлхгээд үзлээ гэж хэлсэн. Тэр сансандаа хүрсэн. Хэсэг хугацааны дараа би энэ тэнд шидэгдсэн хувцснуудаа нэг нэгээр нь төвж өмсөж байлаа. Тэглээд би тэндээс яваад ажилд орсон. Та тэгээд Фалкнертэй хамт ажилласан, амьдэрсэн, бас амжилтын үед хамтдаа тэмүүлсэн тийм үү? Тийм ээ. 10 жилийн турш бид хоёр анхны сайклон авчихад Венер хамт явсан. Намайг хөгчим ишгэлсэн тансаг зорн газарт хоол идэж байлаа. Дараа нь 10 саятай болоход тэр намайг дээлгэрүү дагуулж явсан. Ганг мөрний ирэг дээр олон хүмүүс бурхны төлөө өөрийгөө золиосолдог. Хуучин сүмийн үүдэн тэр намайг тэрээд зогсож байсан. 25 саятай болчиход тэр намайг Нью-Йоркт авчирсан. Авгац хөстөө энэ хотын дээгүүр нисэж явхад тэрний ус яг л хөл доох дэлхийн ертөнцийг бүрхэж намайг далбааш хийсч байсан. Ноён Фалкнерийн амжилтын оргил үед хэдийн хэмжээний хөрөнгөтэй байсныг та хэлж чадах уу? Чадахгүй. Тэр өөрөө ч хийж мэддэггүй. Тэрэнд хувийн хөрөнгө гэж байгаагүй. Зүгээр л хүснээ авдаг байсан. Нэг компаниас мөнгө зээлээ гэхэд нөгөөгөөс шилжүүлээд төлчихдөг. Маш энгийн. Бид хоёр тайлбараа өөрсдөө гаргадаг байсан. Ноён Фалкнер тэгээд энэ их ухаан авяас чадвараа яагаад ийм бизнес зориулсан бол? Тэр дэлхийд даяар хэрсэн аврах том сүлжээг аль болох хурдан өөрийн гараар бий болохыг хүсэж байсан. Тэрэндээ зарцуулах хэмжээшгүй их мөнгөний уухай нэр алдрыг олж авах шаардлага гарсан. Ингээхийн тулд үндсэн хөрөнгнөөс гадуур ноогдол ашиг тарааж олсноос ихийг зарцуулж байсан. Тэрний бизнесийн хямрал тэгээд хизэнээс хэлсэн юм бэ? 1 жилийн өмнөөс. Тэр энэ удаад яах гэж Америкт ирсэн? Юу тэрийг нааш нь хөдөлсөн? Wheatfield банкнаас богино хугацаатай зээлсэн 10 сая долларыг төлөх болчиход байсан. Тэгээд бидэрт мөнгө байгаагүй учраас зээлээ сунгаад гэж боддож энд ирсэн. Тэгтэл Wheatfield зөвшөөрөөгүй. Гэхдээ тэрний охин энэ бүхэнтэй хутгалдаж эхлэх хүртэл. Та энэ талаар тодорхой яриач. Фалкнер тэрнтэй нэг үдшилтэд танилцсан гэсэн. Энэ бүсгүй Фалкнерыг их сонирхол байсан гэж надад ярьж байсан. Тэгээд Фалкнер над дээр нэг өдөр ирээд "Карл, чи бид хоёрт зээлээ сунгуулахын тулд тавьж болох цорын ганц барьцаа. Тэр нь чиний ганц байгаа. Тэрийг надад хэсэгэн зөөр зээлдүүлж. Чи заавал зөвшөөрөх ёстой шүү" гэсэн. Мэдээж би зээлдүүлнэ. Тэр чинь тэгээд юу юм бэ гэж намайг асуухад Фалкнер өөрөө гэдгийг надад хэлсэн. Энэ нээсийг юу гэж намайг асуухад тэр толгой догсон. Би юу ч дуураагүй. Надад хэцүү байсан чи. За яах вэ Фалкнер? Тэгье гэж би хэлсэн. Тэгтэл тэр энээс болж чи бид хоёрын харьцаа өөрчлөгдөхгүй үстэй гэж надаас асуусан.
тэгэхээр би үгүй гэж хариулсан. Ноён Фалкнер хатагта Нэнси Лид гэрлэх санал тавьсан юм уу? Үгүй. Харин энэ өөрөө Фалкнер гэрлэх санал тавьсан. Та энэ талаар яриач. Фалкнер надад энэ талаар ярьсан. Энэ бүсгүй тэрнийг машиндаа суулгаж авч яваад эзгүй зам дээр зогсноо. Бид хүрчлөө. Би чамайг барьцаалчихсан. Гэхдээ хизээс суулгаж тавихгүй. Гэхдээ юунаас болж барьцаасан тодорхойгүй байна гэж Фалкнерыг асуув. Чи бид хоёр ингэж маяглах хэрэг юу байна? Чи надад таалагддаг. Гэхдээ чи намайг сонирхдаггүй. Би хүссэн зүйлдээ мөнгө төлдөг. Би чамд давгүй өмнө санал болгож болно шүү гэсэн байсан. Ямар ингэж Фалкнерыг асуухад бизнесээ авч үлдэхэд чинь хэрэгтэй байгаа 10 сая долларын зээлийн сонголт. Гэхдээ энэ мөнгө зөвхөн хадагтай Фалкнер гэсэн нэрний хамгаалсан байх болно гэж хэлсэн байдаг. Ичгүй худлаа. Чи яаж гэж чадчихна? Ордог юм уу маяг юм. Харин ингээс хөөж харах болно шүү. Нэнси Лид Фалкнер. Тэгээд ноён Фалкнер ямар хариу өгсөн бэ? Энэ бүхэн чамд дэндүү өндөр туснаа гэхэд би мөнгөнд хизээд санаа зовж байгаагүй гэж энэ бүсгүй хариулсан байлаа. Тэгтэл Фалкнер чи бид хоёрын харьцаа зөвхөн 8. Чи надаас ямар нэг хайр халамж гордох хэрэггүй. Чи миний зүрх сэтгэлийг мөнгөөр хөтлөж авч чадахгүй шүү гэхэд ойлгохгүй. Чамд мөнгө надад чи байхгүй болно гэж хэлсэн байсан. Юрдөө тийм тохиролцоо болсон. Фалкнер тэгээд энэ тохиролцоог дуртай хуулийн зөвшөөрсөн үү? Ноён Уитфилд ахныхаа шийдвэрийг эсэргүүцэж сүйд болох байх гэж тэр бодсон гэсэн. Тэгтэл ахны тоогоогүй. Бүх зүйл Фалкнерийн хүснээр болдог. Бид зээлээ сонгосон. Нэмж мөнгө зээлхэрч болсон. Ноён Фалкнер тэгээд санхүүгийн хямралаас гарах сүүлчийн арга энэ юм байна гэж бодоод Нэнси Лид өөрийгөө хөдөлсөн байх нэ. Яг тэгж ойлгож байна. Гэхдээ тэрнийг юу тоогоогүй. Яг өөр бусад зүйл тэрний хувьд юу ч биш байдаг шиг л. Хатагтай Андре. Та тэгээд энэ гэрэлтийг эсэргүүцэх юм. Үгүй. Бид хоёр бизнесийг байнтай ажиллаж үздэг. Би энэ тулааны хамгийн хүнд үйл гэж бодсон. Тэгээд ноён Фалкнер гэрэлснийг 2-7 хоногийн дараа таныг яагаад ажиллаас чаалж байгаа вэ? Аргагүй байдал болсон болохоор. Энэ үйлчлэл мөнгө өгөхгүй гэсэн. Яа, ямар шалтгаанаар өгөхгүй гэсэн юм? Фалкнер явагддаг хүүхднээсээ салахгүй байсан болохоор намайг ажлаас хална гэдэг нь охиныхон санаа л да. Тэгээд таныг ажлаас чи халсны дараа ноён Уитфилд мөнгө зээлсэн юм. Тэр өгөөгүй. Энэний хэлснээр яг нэг шалахгүй нөхцөл санал болгосон гэсэн. Ямар нөхцөл юм бол? Фалкнерийн бизнесийн салбаруудад давуу эрхтэй хувь эзэмшгийг тэр хүссэн. Ноён Фалкнер тэгээд энийг зөвшөөрсөн юм уу? Тэгсэн дараа хувьцааны бичгүүдэд цуглуулж байгаа шатаач гэсэн дээрээ гэж байсан. Ноён Уитфилд тэгээд нөгөө мөнгө зээлсэн. Энэ дахиад татгалцсан. Гэхдээ Фалкнер авч чадсан. Яаж? 25 сая долларын зөвшөөрөлтөөр Уитфилдийн дараа хэсгийг өөрөө зөвшөөрсөн. Хатагтай та энийг яаж мэдэж байгаа? Би Фалкнерт тусалсан юм чинь. Энэ мөнгө тэгээд ноён Фалкнерт тусалж чадсан уу? Яг хэсэгэн зурл. Хэд хэдэн хувьцааны нууц ашиг төлөх болчиход байсан. Гэхдээ бүгдийг нь төлж чадаагүй. Бүх мөнгөө шавхчихсан. Ноён Фалкнер тэгээд энэ байдлыг яаж шугам хүлээж авсан? Энэ бүхэн тэрний төгсгөл ирж байна гэдгийг тэр мэдэж байсан. Тэрэнд ямар нэгэн төлөвлөгөө байсан уу? Фалкнер Бамбургаас айж үнэн гэж хизээч байхгүй. Тэглэж тэдэн шиг хүмүүсийг шоронд орсон байхыг хэд хизээч олж харахгүй. Тэгээд тэр яахаа шийдсэн юм бол? Фалкнер энэ дэлхийгээс айж үнэдэггүй хүн байсан. Бүхэл хууль дүрмийг нь зөрчиж амьдсан. Тэглэж хүссэн үедээ энэ бүгдийг орхиод явах гэж байсан. Тэр бол намайг үгүй гэж хэлсэн юм. Чи надад солих байх надад амсраа. Чи ойлгохгүй. Ихэнх хүмүүс энэ хүнээс нэгэн авах тусаагүй байх гэдэг шаард. Яг нэг үг шүү. Карандре, та чимээгүй. Нэг шүү битэд уу. Ихэнх хүмүүс надад ихэнх хүмүүс чимээгүй байцгаа. ихэнх хүмүүс энэ хүн надад хайртай. Миний ч юу ч хийх болохгүй. Гутлаач энэ хүн нэг юм битээ болохгүй. Чи одоо энэ өөрийгөө ямар ч хэрэгтэй болсон.
асууцгаа. Нью-Йоркийн хүмүүс Карен Андрегийн эсрэг шүүгдэх болно. Нэлээд их шүүгч. Стивенс Дахин шүүгч. Надад хэлэхгүй. Ноёрын асар онцлог марштай гэж үзээд баярлалаа төшөөлсөн. Тэгсэн дээр осрог гaalгуулж хамгийн сүүлд шүүгдэгчийн өнгөрөгчтэй хамт байсан гэсэн мэдээлэл байна. Баярлалаа зөвшөөрөх хэрэггүй би зүгтаахгүй. Хэрвээ эрдэмтний бодлоо бичлэн бодлоо. Наамсрэг. Та ичээд хүмүүс сонгоо. Стивенс өргөцлөө. Атлагаа. Та ч тэр энэ цогод мэдүүлэг өгч явах та. Хэн нэгнийг хамгаалах гэсэн үү? Үгүй. Та бүх хүнийг мэдж байгаа тийм үү? Үгүй. Та өмнө өгсөн мэдүүлгийг зарим нь буцаамаар байна уу? Үгүй. Та энэ цогод мэдүүлэг өгч явахдаа хэнийг хамгаалах гэж байсан бэ? Тань Фалкнерыг. Тэрнийг хамгаалах ёстой гэж та одоо бол бодсоор байна уу? Үгүй. Одоо тийх ямар ч шаардлагагүй болсон. Таны ноён Фалкнерыг амиа хорлсон гэх мэдүүлэг одоо ч гэсэн хэвээр юу? Тэр амиа хорлоогүй. Тэрнийг хөнөөс юм. Гэхдээ би тэрнийг хөнөөгөөгүй. Би танад одоо бүх хүнийг ярьж байна. Би худлаа гэсэн. Өнгөө бичиж худлаа гэсэн. Би энэ чинь худлаа хийх гэж ирсэн. Гэхдээ би танад одоо бүгдийг үнээр ярьж байна. Хатагтай Андре, навчтэр ноён Фалкнерийн санхүүгийн хямрал яаж эхлээд байсан тухай ярьж эхэлсэн. Тэрийг үргэлжлүүлээч. Фалкнер энэ хийгээс явах гэж байсан би тухай танад ярьсан. Гэхдээ амиа бодох гээгүй. Би байшингийн тагтан дээрээс өөр хүний цогцыг шийдсэн. Фалкнерийг биш. Та энэ талаар тодорхой яриач. Фалкнер хуурамчаар өгөхийг хүссэн. Тэрний хийнийг нь ирж хаад мөдөж мөшгөх шаардлагагүй болсон. Зүгээр алга болоод тустай байсан. Тэгээд амиа хорсон болохоор шийдсэн. Мөч хийснээс залж авсан мөнгөнийг 10 сая долларыг эндээ зарж хадгаж байсан. Бид хоёрын төлөвлөгөө боловсруулахад туслах нэг хүн хэрэгтэй байсан. Фалкнертай ямар нэг байдлаар холбогдож байгаагүй хүн. Тэр хүн бол Регн. Регнийг энэ аюултай хуулиудаар татгалзахгүйгээр орно гэдгийг та нар яаж мэдсэн? Яагаад гэвэл энэ хүн надад хайртай. Тэр хүн танд хайртай болохоор зөвшөөрсөн гэж үү? Тийм ээ. Тэгээд та нар ямар төлөвлөгөөтэй байсан? Регн цогц олох ёстой байсан. Тэгтэл 1-р сарын 16-нд 3 цагийн улмаас амиа өгсөн солгой төлөвийн цогцыг тэр олж авч ирсэн. Гэхдээ тэрнийг алсан алуурчид баригдсан болохоор та нар Регнийг сэжиглэх хэрэггүй. Ээжийнхэн тэрээс тэрний цогц учир бүтээхийг алга болсон тухай саний хэллүүгээр бичснийг та нар санаж байгаа. Энийг Регн хийсэн. Солгой төлөвийн өндөр өсний өнгөн Фалкнертэй ойлголцоо. Би тэрний цогцыг байшингийн тагтан дээрээс шийдсэн. Регний тус ингэж болоо юу? Үгүй. Тэр нисдэг тэрийг болоод Фалкнерийг өмнөд Америкт хөргөж өгөх ёстой байсан. Яагаад энэ Фалкнер онгоц жавхад чадахгүй? Харин Регн бол нисгэж. 1-р сарын 16-нд 10 сая долларыг Фалкнер Буэнос Айресийн 3 банкнд Рагнер Кединий нэрээр шилжүүлсэн. Би Фалкнертай 1 сарын 16-нд 1 сарын дараа Буэнос Айресийн континентал зочд буудалд уулзахаар болцсон. Тэр болтол бид гурав бие биетэйгээ ямар ч холбоо байхгүй байгаар тохирсон. Ямар ч зүйл болсон хамаагүй энэ нууцыг задуулахгүй гэж ам тангараач өгсрөөсөн. 1-р сарын 16-нд юу болсон талаар та тодорхой яриач. Фалкнер орой манай гэрт ирсэн. Тэгээ бид хоёр Регн руу явхад Регн салгай төлөвийн цогцонд аяны хувцас өмсгчгöd хүлээж байсан. Тэгээ бид нар Фалкнер байшин руу хамт ирсэн. Үдшилх хүлээ авалтанд явсан гэж харагдахаар хувцассан байсан. Тэгээ Фалкнер Регн хоёр тэр цогцыг дундаа хийгээд согтуу найзгаа авч явж байна гэж харагдахаар болсон. Шүгэн хараад үүдний хаалга тайлж өгöd бид нар цахилгаан шатанд суугаад дээш явсан. Тэгээ дараа нь яасан? Фалкнер өөрийнхөө хувцсыг цогцонд өмсүүлээд цогцны хувцсыг өөрөө өмсөв тагтан дээр гаргаж тавьсан. Тэгээд дараа нь захаа бичсэн. Тэгээд
Тэгээд бид хоёр биетэй баяртай гэж хэлсэн. Цахилгаан шат 50 давхраас яаж доошиж байгаа тоонуудыг би хараад зогсоод байсан. Тэгээ партнер явсан. Дараа нь яасан? Регн өглөө араас нь гарч ирсэн. Тэр хоёр хотоос 10 милийн зайтай нэг газар уулзахаар болцсон. Тэнд регн нисдэг тэргээ нуух ёстой байсан. Би гэртээ ганцаархнаа нэг цаг шахуу байсан. Тэгээд Фалкнерийн халаадыг нүүрэндээ наах. Тэрнийхээ биеийн нэлчийг мэдрэх шиг болсон. Би хүлээгээд л байлаа. Тэгээд одоо л онгоц хөөрсөн байх учиртай гэж бодоод тэмцэл гэж ноцолцсон юм шиг харагдахаар даашин заураад би тагтан дээр гарсан. Тэгээд цогцыг шийдсэн. Унахыг гэж харсан. Фалкнерийн бүхэл зовд. Би цогцтой даашин мэдэрсэн. За миний асуулт дуслаа. Надад асуух юм бараг үлдсэнгүй нэ хатаа. Та өөрөөсөө бүгдийг ярьчлаа шүү. Ноён Фалкнерт зөв буруугийн ялгааны тухай тодорхой ойлголттой байсан баг. Тэр тухай л ярьчих жаа. Фалкнер аливаа зүйлийг зөв буруу гэж хизээж бодож байгаагүй. Тэрний хувьд чи чадахгүй юу гэж асуух байсан. Тэр үргэлж чадаж ирсэн. Тэгээд энэ бүх гэмтэргийг хийхэд та тэрэнд туслахаас хэзээ ч татгалзаж байгаа юм. Миний хувьд бол гагцхүү тэр хүсэж байгаагүй юу гэдэг л надад чухал. Ноён Фалкнер тань хайртай саа гэж тайлсан тийм үү? Тэр юм таныг соёлж үзсэн үү? Үгүй. Тэгж яах вэ? Энэ хайрцаг зохицуулт хууль журам гэж байдгийг тань мэддэг үү? Тэр хуулийг чинь хэн зохиод юм? Ноён Флинт. Хиний төлөө зохиод юм? Энэ ярьсан үг бүхний чинь таны эсрэг ашиглаж болно гэдгийг өмнөдөлч чинь сануулаагүй. Би энэ дүннээ хэлэх гэж зогсож байна. Та өөрөө ноён Фалкнер тавьсан уу? Тийм ээ. Энэ дөө Яг ийм хүн болохоор Адвандре хэрэг таны ухаангүй шүтэд дурлсан энэ ирээч чинь хэнийг эмхтэй хүн болоос аваа. Таны маш амжилттай хэрэгжүүлсэн. Тэр адуусны хүсэл тачаад чинь биш. Харин тэр хүний чинь жинхэнэ хайр сэтгэлийн эзэндээ. Таны тэр үйл бүтгэл өөрчлөлт чинь жинхэнэ төгс төгөдөр эрхэн бодож хуургуул танд ямар санагдав? Та тэгсэн ч гэсэн таныг хайрлаад байх уу? Уусаа эсэргүүцч нэг юм шүүгч. Эсэргүүцлийн хүлээж авлаа. Гэхдээ би энэ асуултанд хариулмаа. Ноён Флинт Фалкнерыг утаанд оромжиж байгаа гэдгээ санах хэрэгтэй биз? Би юу? Тийм. Тэгвэл та Фалкнерыг энд байх. Энэ цагтаа тэр хэрэгтэнд ороод Фалкнерыг оромжиж санах байна. Энд ч ноён Флинт. Регн надад хайртай. Гэхдээ би Регнд хайргүй. Тэгээд тусалсны хатад Регн хүний хүч хийгээгүй юу? Юу ч нэхээгүй. Ноён Фалкнерийн хууль бус үйл ажиллагааны талаар нэг цорын ганц хүн бол та юу? Тийм ээ. Тэгвэл тэрний өссөн үедээ шоронд хийх хамтдаа мэдээ тань байсан байна. Би хизээч тийм зүйл хийхгүй. Хэрэг өссөн юм маш угсаа. Тийм байх гэж бодож байна. Түл хатаанд ноён Фалкнер гэрстийгээ дараачсан. Тантай уулзсан хэрэг үүсний шалтгаан энэ биш шүү. Тэр өөрчлөгдөж, засахыг хичээж бүтлгүүдээс байн зайлшиж байсан ч та тэрнийг тархин авч ирсэн. Тэрийг сайн үйл хийж амжихаас өмнө та тэрнийг бүр өсөж сүрж зөнгөн. Тэгэхээр тань татж байсан шалтгаан хайр биш, айдас юм шүү. Фалкнерийн үгсийн санд айдас гэдэг үг байдаггүй. Энэ үг ямар урдагтай байхыг ч тэр мэдэхгүй. Буэнос Айрес руу шилжүүлсэн 10 сая долларын тухай хин мэдчихсэн. Фалкнер Регн бид гурав. Фалкнер Регн та гурав. Ноён Фалкнерийн үгийг ямар нэгэн бизнес хэлээр шилжүүлсэн байж болохгүй юу? Би тэр талаар мэдэхгүй. Мэдэхгүй чи хэлэхгүй гэсэн үг хатагтай Андре. Фалкнер таныг 10 жилийн турш тасан амьдрал дундуулсан. Цагаан ахын байшинзаас өгснөөр олон зүйлийг таныг жаргахад зориулсан. Магадгүй та энэ амьдралаар хэмээгээ өөрчлөх хүсэж байна. Өөрчлөхөөс таны бүр дургуйч хүссэн. Та тэрний дампуурч ядуурсан байхыг харахаас таны ой бодсон тийм биш гэж юу? Би тэрний ядуурна гэж бодож байгаагүй. Аргагүй шүү. Чиний танхааны замыг хоёр бүрийг авчид 10 сая долларыг авч ирсэн юм чинь. Тэрийг хийж мэдэхгүй шүү. Эсэргүүцч нэг юм шүүгч. Эсэргүүцлийн хүлээж авлаа. Ноён Фалкнер аяа ямар шалтгаан байна?
Гэхдээ би таныг маш сайн ойлгож байгаа шүү. Дэндүү ойлгож байгаа шүү. Анх уулзсан нэрийнхээ хүчин татчих. Тэр ихтэй унтсан. Тэгээд тэрээс хойш тэр ихтэйгээ 10 жилийн турш ичхүүргүй. Юу сайтай хайсан. Та бихий байна. Нэг юм хөрөөр чи хооч мэдсэн. Та натагийн бэлдээ өгсөн. Та 25 сая доллар зарцуулж орсон. Энэ сая их баттан өнгөр яаж ямар ятсан ёсоор хүнтэй хүмүүстээ басай томроо хавуулсан. Бид тэнийг хүний ангуул гэсэн ба өрн багтаа хөөж өгч. Энэ өөрчлөлт санагдахгүй. Энд ч ноёлхинд. Би хүний ангуул хүлээж чаднаа. Гэхдээ зөвхөн факт нэрийг төлөө хангалттай. Баярлалаа, миний асуулт туслаа. Лауренс Рейган. Лауренс Рейган. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгааж байна. Тийм ээ. Эрхэлдэг ажил. Одоо хүн ажил үгүй. Та хатагтай Андрийг хэдийнээс мэдэх болсон? 5 сарын өмнөөс. Хаан хөндлөсөн? Фатмер ажил дээр. Би тийш ноён фатмертай ажил хэрэг ярихаар очив л доо. Гэхдээ энэ бүх санаагаа авах шаардлагатай болсон. Яагаад гэвэл би нарийн бичгийн дарга тань танилцчихсан. Та хоёр тэгээд хэдийнээс дотнос шигэлсэн. Анхны уулзалтаар төгс дотны харьцаа үүсгэв. Намайг ноён фатмертай уулзах зөвшөөрөв. Хичнээн хөнгөтэй байлаа ч гэсэн ноён фатмерт чамтай хамтрах шаардлага ерөөсөө байхгүй гэсэн. Энэ тухай бодё гэж хэлээд би явсан. Бодсон. Гэхдээ ажил хэрэг ноён фатмерийн тухай ерөөсөө бодоагүй. Харин Карны тухайд тасралтгүй бодсон. Маргааш би багаас зүг явсан тэгээд хэлсэн бай. Та ноён Фалкнер хатагтай Андре хоёрын харилцааны талаар мэдчихсэн. Картай уулзсаас өмнө мэддэг л байсан. Найдвар бүгдийг мэдчихсэн чи яаж чадаагүй. Та Кар Андрийг өөртөө нааштай хандна гэж гордог байх нэ? Ердөө ч гордоогүй. Тэрнийг өөртөө татах гэж хүчээр оролцсон уу? Тэрийг хүртэл та нар мэдэх шаардлагатай юм уу? Тэгэлгүй яах вэ? Би Кармиг ганцхан л удаан мэдсэн. Хүчээр Фалкнерийн хуран бодод орой. Карм гэртээ ганцаар нэг өөрөөхөө харагдсан. Би бүр өөртөө хүчлээ удаж ороод мэдхийг хүсэж байсан. Карм мэдчихсэн. Ноён Фалкнерийг зугатаалгах төлөвлөгөөний талаар хатагтай Кар Андре танд анх хэзээ хэлсэн бэ? Хэрэг болохоос 2-7 хоногийн өмнө. Тэр салгуутыг танаа бүлгийн гишүүн үү? Үгүй. Тэрийг устгахад та оролцсон уу? Үгүй. 1-р сарын 16-нд юу болсон? Бүгд хатагтай Кармыг хэлсээр болж өрсөн. Тэрнээс хойш юу болсон тухай би танарт ярьж өгье. Тэгвэл та 1-р сарын 16-ны шөнө Фалкнерийн байшингаас гараад юу хийсэн талаараа яриач. Би Фалкнерийг явснаас хойш 10 минутын дараа араас ирсэн. Манай залуусын гадаа үүд машинтай хүлээж ирсэн. Фалкнер өмнө машины унаад хамаг хурдаараа ирсэн. Хаашаа? Нэг өөр. Тэнд би итгэл очоод өсдөг хэрэгээ өгсөн. Уг нь Фалкнер тэнд төрүүлж очоод намайг хүлээж байсан. Та тэнд хэдэн цагт очсон? Шүн дундын үед. Тэр шүн үед тооцоод байсан. Засмал замаар салгаж Фалкнерийн машин яваад өнгөрсөн үйл тоол үзсэн. Би тэр мөрөөр нь дараа нөгөө газар очоод онгоц байгаагүй. Та тэгээд яасан? Тэр аваар би 2 цаг ихтэй хайсан. Фалкнер тоглосон газараа машиныхаа бэргийг унтраагаад түлхүүрийн зоогоор очсон. Би тэгээд түндэс нисдэг тэрийг хөөсөн мөр байгаа болж харсан. Гэхдээ Фалкнер онгоц зоогоод чадахгүй. Та тэгээд тэрийн өглөө учрыг олох гэж ямар нэгэн уулмөр хайсан уу? Яг үнэр чинь хоош. Тэгээ ямар нэг юм олсон уу? Нэг машин олсон. Ямар машин? Замын эсрэг талын бутын хүү цаана уусан Кармгийн тэрэг. Та тэгээд яасан? Хинээ машин гэдгийг мэдхийн тулд цогын харж ороод араас уулмаар хэлбэл хүлээсэн. Хэр удаа хүлээсэн? Шинжэнгүү. Тэгээд эсмээ ирж явахыг харсан. Хачин царайтай мага өмсөөгүй хувцас өвчгийг нэг хэлбэл басны толгой болчихсон. Дараа нь яасан? Араас уулмаар хөвтөж байгаа дүр үзүүлээд тэрийг хараад байсан. Тэр харин хаагаа уулмаар замаа болж харсан. Яг зүрхэн зогсож байгаа хүн шиг муухай ойлсон гэж. Та тэгээд яасан? Би машинаас чимээгээр сэрж байгаа дүр үзүүлээд энэ машины эзэн чи юу гэх? Чи хэн бэ? Энд юу хийж байгаа вэ гэсэн.
Би нөгөө цугтаар ярив юм байна. Миний тухай сонссон л үү? Би нэг шалгуу хэрэг тараасаа түр урах хэрэгтэй болж байна. Ингээс энэ машиныг одоо хачиж баярлаа гэсэн. Харин тэр надад бол баярлсан болохоор би яаж ч гурван машинаас гарч үзсэн. Та би машинаас гарсан уу? Гараагүй. Би юундаа яарсан бэ гэсэн. Чамд хамаагүй хэрэг надад хамаагүй л дээ. Дохиолдоор миний нэг найз өмнөөс явчихдаг шиг. Ийм цагаар энэ газар юу хүн ямар ажил нөөцсөн тухай нийтлэг бичгийг хүсэх автай гэж би тэнд хэлсэн. Тэгээ тэр юу гэж хариу? Юу ч хэлээгүй. Мөнгөний чек гаргаж ирсэн. 10,000 доллар. Амаа хангах чинь хангалттай юу гэхээр хангалттай. Лаус регл мэдэр хичээ гэсэн. Би ч гэсэн чек нэ. Би энэ чекийг нотлох баримт болгохыг хүсэж байна. Ямар удахгүй нэрээ юу болов? Ачсан юу вэ? Тэр хэн байсан бэ? Регл. Туслах ажилтны энэ чекийг уушиж өгсөн үү гэдэг. Туслах таамшаач. 1-р сарын 17. Лаурас Рейган 10,000 доллар олно. Гарын үсэг нь Джон Грахам Уитвит. Энэ бол бүгдийг надад шатчих. Шимээгүй. Энэ хурдын толгоос хинч болсон бүгдийг чинь хож гаргаж Энэ чекийг нотлох баримт болгон харсаг гэнэ. эсэргүүцлийг хүлээж авахгүй. Чекийг нотлох баримт болгож хадгал. Та би дараа нь яасан? Чекийг халаасаа хийж бууга тулгаад новшин чи факторыг яасан гэхэд тэр амаа том ангасан ч дуурч чадаагүй. Шүүгч энэ миний тухай энэ олонний өмнө ийм зүйлж очихсан байна. Гэрч мэдүүлгээ үргэлжлүүл. Тэр худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээн гэдгийг анхаар. Тэгээд тэр хүн юу гэж хариулсан юм? Эхэндээ тэр юу яриад байгааг чинь ойлгохгүй нэхээр би бууга олон чанга тулгаад битгий маяг би факторыг араас хэлээ чи тэрний хаашаа явуулсан гэхэд тэр хэрвээ чи намайг авах юм бол тэрний тухай юу ч олж мэдэж чадахгүй гэсэн. Та тэгээд ямар нэг юм олж мэдсэн үү? Юу ч мэдээгүй. Тэр биш бас авахыг хүсээгүй. Тэр хэрвээ чи намайг үлчилэх юм бол хуурамчаар амиа хорсон хэргийг бас ижиж факторыг олох гэсэн. Би факторыг энд байгаа мó гэж асуухад өөрөөс нь очиад асуухгүй гэсэн. Би тэрний хичнээн айдаас нэмэр одоогүй. Тэгээд явуулчихсан. Та тэгээд факторыг хайсан юм. Нэг ч орон авахыг хүсээгүй. Гэртээ хурдан гарч хувцас сойж үзээд бонус айрс руу ниссэн. Түн очиод хайсан. Бас сонингод зардал өгсөн. Ямар ч мэдээлэл олж авч чадаагүй. Рагнер Хейдений нэрээр шилжүүлсэн нөгөө мөнгийг авах гэж банкнот руу нэг ч хүн уцаагүй байсан. Та энэ бүх явдлыг хатагтай Андред дуулгасан уу? Бидний сарын хугацаанд бие биетэйгээ холбоо барихгүй байхаар тохиролцсон. Хатагтай Карн факторыг авсан хэрэгээр баримтлагсан. Хэрвээ факторыг амьд байвал бүх зүйл бадран гэж бодоод би нэр чүг дурлал яваад л байсан. Бас хүлээсэн. Юу хүлээсэн? 2-р сарын 16-нд Бонус Айрисын континентал жашиг буулт уулзах болцоо. Гэхдээ тэр өдөр факторыг ирээгүй. Тэгээд яасан? Тэр өгсөн гэдгийг ойлгомжтой болсон. Би Нью-Йорк руу буцаж ирээд эсрэг тэргээ хайсан. Өчигдрөл оллоо. Хагас. Нью-Джерсигийн нэг бүтлүү хавцлаас. Тэнд эсрэг тэргийг газар дуудаад дотор нь гал тавьсан байсан. Дотор нь хүн байгаагүй юу? Нэг цогцолцсон. Хэний цогцсон вэ? Танихын аргагүй шатсан арга яс. Гэхдээ цогцны өндөр фактортай яг тохирсон. Цогцыг сайн шалгахад бууны сумны хоёр шиг болсон. Нэг нь цээж зүрхнээс нь арай дээх нь. Нөгөө нь бараан гартна. Мэдээж тэр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр амиа авах гэж байхгүй. Тийм болохоор эхлээд гарлуу нь буудаж эсэргүүцэх чадваргүй болгоод дараа нь шууд зүрхрүү нь буудаж хөрөөсөн байж таарна. Баярлалаа, миний асуулт дууслаа. Та юу яг ямар ажил хийх вэ юм бэ? Та намайг хариулаасаа гэж бодож байна. Эсэргүүцч гэрч асуулт тавихгүй гэж болно. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Нэрийг та нөгөө ноён партнертай хамтарч ажиллах саналцсан бүтлгүүцний төлөө тэрний ямар нэгэн байдлаар сонсон санаагүй юу? Үгүй ээ. Реган. Хэрвээ таны хайртай бүсгүйний нэг бодож яваа. Жишээ эзэнтүүд та яг гэсэн тэрнийг. Тэр хүний хоолойг нь хэрчин. Тийм. Тэгвэл та захтаа хайг. Нэг нэгний цуутай баатар хүн та. Өөр хүн хайртай бүсгүйгээ зүгээр өгөө явуулахыг зөвшөөрсөн гэдэг бид нар их гэж бодож байна. Эрхмээ. Бид нар энэ бүсгийг хайртай. Ноён партнер гэрснийг дараа ч гэсэн тэрнтэй уулзаад лсэн шүү дээ.
Та зүгээр хараад байсааргүй. Надад тэр талаар хэлэх үг алга. Алга. Хатта Андре той тэрний даргалж сүрдүүлсэн юм шүү. Танд бодлоо. Эсэргүүцсэн юм шүү гэж. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Согтог өндөр болсон хамтарч аваа. Эва гэрэмдэх чандралах төв. Үе тэлтийн гэр бүлийн оршуулгын газар. Тэнд хөөгийн хүмүүс олгоод нойрсож байгаа. Тарааж энд нэг бодруулаад. Эва гэрэмдэд оршуулсан хүн бол солгооч түүл. Амистик мөрнөөс олсон цогцсон бол нэг партнер хийж юм байна. Тийм ээ. Энэ хэм ахи. Хэм ахи. Сая. Та түүний цогцсон будраас гэж байна. Түүний таатаа гэдэг хэм ахи. Тэр юу жийсээс олсон эсвэл тэрэндээ ямар чамаагүй шатсан тог аваад тавьчихаа. Энэ хайртай бүхнийхээ төлөө үгүй яриад үгүй хэм ахи. Энэ бүхний төлөө юу ч бидээ гэж түр ярьж сонссон биз дээ. Энэ тэнд худлаа яриад хэм ахи. Эсэргүүцлийг юм шүү гэж. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Ноён Филипп, та бол прокурор. Намайг хэн гэдгийг та сайн мэднэ. Та бид хоёрын хийх хэмээн заваан зүйл хийхээрээ л болсон. Амьдрал төвөл юм чинь зарим нэг шудраг бус зүйл өвдөх сүхрийн хүчтэйгээр хажуугаар зүрж өнгөрөхөд бидний нөө цохослын юмшил юу ч олж харж чаддгүй. Энэ үрээд бидний айдхан мөхс хүмүүс. Би энэ бүсгүйд хайртай. Харин энэ фактурт хайртай. Энэ бидний цорын гац баталгаа. Миний асуулт дуслаа. Ай үгүй. Эвгрэнд оршуулсан цогцыг ухаж гаргаж ирээд задлан шинжилгээнд оруулах гэвэл та дургуйцах үстэй. Надад дургуйцах зүйл байхгүй. Ихтэй шарлыг чандарчихсан. Тийм үү. 1-р сарын 16-нд та хаана байсан бэ? Нью-Йоркт. Тэр өрөө би тэнд ажилтаа байсан. За тэгээд эний чинь батлах гэрч байгаа юу танд? Ноён Стивс. Би хизээж баталгаа нотлогоо цуглуулж авдаг хүн биш гэдгийг та ойлгох хэрэгтэй байна. Би хизээж хийсэн ярьснаа баталгаажуулж явдаггүй хүн. Тийм болохоор өнөөдөр энд ямар ч гэрч авчирч чадахгүй. Та хэдэн машинтай вэ? 4. Ямар? Нэг нь хар өнгөтэй суудлын жижиг тэг. Та нар их сонирхож байх шиг байна. Та Калифорни машин яваад зөндөө байдаг гэдгийг хэлчихье. Та Калифорниас онгоцоор ирсэн үү? Тэгсэн. Онгоцоо өөрөө ирсэн үү? Тийм ээ. Онгоц ирэх байдгүй танд? Тийм ээ, надад байдаг. Таны бодлоор энэ нэрийг худлаа ирж байгаа бох тийм үү? Яг тийм. Тэгвэл тэр $10,000 чекийг хэн бичсэн байж таах вэ? Би бичсэн. Та энийг тайлбарлаа да. Энэ бол маш энгийн зүйл. Ноёрэгний юу хийдгийг бид бүгд сайн мэднэ. Энэ хүн миний охиныг хулгайлж барьцаалмаа гэж сүрдүүлсэн. Би охиныхоо аюулгүй байдалд санаа зовсон болохоор энэ хүнд мөнгө өгөхөөр шийдсэн. Ямар нэгэн эрсдэл үүрхээс би айж байсан. Чекэн дээр 1-р сарын 17-нд гэж бичсэн байсан. Та яг тэр өдөр ноён Регнийг барьсан хүнд маш их хэмжээний мөнгө амласан биз дээ. Тэгсэн. Иргэний үүргээс минь гадна охиныхоо аюулгүй байдалд санаа зовж тийм зүйл хийсэн гэдгийг та ойлгож байгаа үстэй. Цац. Таны хувьд биш үү? Та бол таны охин чинь аваас таны хөрөнгө чинь хамгийн эрхэм зүйлс тийм ээ. Таны мөнгийг авсан залуу охины чинь хөсөр хаяад өөр хүүхэн рүү хүүхдээ та яах вэ? Эсэргүүцч юм шиг чээ. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Та хоёр партнер дорог. Тэрнийг сүрүүлэх хүссэн. Тэрнийг арай хадгалж байгаа жүжиг тоглож байгаа та бас мэдчихсэн. Тийм үү юу? Ноён жаагийн юм чинь олдож байгаа шүү. Тэр талаар би юу ч мэдээгүй. Та өндөр мэдээгүй юу? Үгүй та 1-р сарын 16-нд партнерыг араас дараас мөшөөгүй. Үгүй та хаа шигтэй партнерыг альбигээс гарч араас мөшөөгүй. Гайхалтай. Тэр байшингаас гарч ирсэн хүн партнер гэдгийг би яаж санах болж байна? Маш сайн мэдчихсэн. Тийм үү? Хонгорхон Стивенс. Тэр шөнийн хууль дааны талаар
Би яаж мэдсэн болж та мэдээд болж авч байгаа гэж юу? Та ямар нэгэн моц буугаад би ганц ч үг сонсоогүй. Жишээлбэл Life Science руу шинжүүлж байгаа 10 сая долларын талаар юу ч бодсоогүй гэж юу? Тэр талаас нь би дуулаач. Шилжсэн хэлсэн. Нэгдүгээр сарын 16-ны өдөр болж байхад. Энэ чинь одоо ямар нэг зүйл хүсэж болоод надад. Айн Жакё. Та тэр мэдээг маяг төлөд дуулахдаа үд болж ирсэн үү? Тийм ээ. Би нэг ихэдэ муудсан гэж мэдээгүй. Би дөнгөж сайн мэдлээ. Бурхан минь гэж. Би ноён фалчмын төлөө амиа өгөхөс шүүцэхгүй. Тэгсэн үргэлж тэрний хүмүүстэн тусалчихсан байдаг. Ноён Жакё, миний асуулт дууслаа. Баярлалаа. Ноён Жакё, 10 сая долларын тухай ноён үйлдвэрлэлд хэлж байгаа. Өөр ямар нэг хүн байсан? Баггүй. Та тэгвэл энэ бүгдийг ноён үйлдвэрлэлийн эсрэг мэдүүлж байгаа юм биз дээ? Тийм үү? Тийм ээ. Яахгүй биш үү? Шүүгдэгчийн тал эцсийн үгээр хийж болно. Эгөө шүүгчээс олсон хаттай байна да. Бид өнөөдөр зөвхөн энэ нэгтэй шүүж байгаа юм бишээ. Ата Карл Андрейг шүүхээс өмнө бид ноён Фалкнерийн тухай сайн бодох хэрэгтэй. Ноён Фалкнер бол амьдралд бууж өгч, өвдөг сөхөрдөг, өөрийнхөө үйлдсэн үйлдэлийн төлөө гэмшиж буруугаар хүлээдэг гэж та нар бодож байгаа юм. Хэрвээ тэгж бодож байгаа бол Карл Андрейг буруу. Гэхдээ бидний өөртөө хагас зүгтээ хорвоодог амьдралыг сансаараа дуулдаг хүн төрдөг гэдэгт итгэдэг бол. Гэмт хэрэгтэй лөв орчин мэдлэгчгээ бидний юу ч нэрлдэг хамаагүй. Тийм хүн үргэлж байдалд дагуулж байдаг гэдэгт итгэдэг бол. Тэр хүний хөдөлмөр болсон оюун санааг үнэлдэг бол. Та ямар ч буруутай үйлдэл хийсэн бай хамаагүй. Өөрийнхөө зүрх сэтгэл болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй үнэлж байж чаддаг бол. Ядаж тийм хүний гайхам бишрэх чадвартай бол. Таны тоор хүрээсээ энэ хороо ертөнцийн энэ амьдралын хил хязгаараас бол тийм агуу зүйлийг зүрх сэтгэлийнхээ дүнд мэдэрдэг бол. Аймхаа
учрал саарланд хязгаарч таашаал авч чадахгүй. Тийм үсэж цангасан юм шиг мэдрэмжийг мэдэрдэг бол ноён Фалкнерыг ойлгоо. Хэрвээ тийм бол тэрийг шүтэн бишиж амьдарч ирсэн энэ бүсгийг та нар бас ойлгоо. Бид нар өнөөдөр хэний шимж байгаа юм. Хатагтай кар анддаг. Үгүй. Та нарыг шүүж байгаамаа их юм шүү болчихсон. Та нар яг одоо өөрсдийнхөө шийдвэрийг гаргаж зөв сэтгэлээ таньж харцгаа. Прокурор Хаа гэж юу? Шүүгчээр хатсан хатагтай найдаа. Шүүгчийн өгүүлэгчтэй ганц удаа санал нийлж байгаа хэлмээр. Энэ танхимд хүний амьдралын хоёр өөр ертөнц зэрэгцэн уулзч байна. Аль нь таны итгэл үнэмшил илүү ойр байгаа шалтгаалж хаврсан шийдвэр гаргах. Шүүгчийг хамгаалах, залливч, бие өмдөгч, танхаа ихнийхийг бадарч, нийгмийн харилцааны хамгийн том өдөр жишээ болсон эр хүний бас тэгээд 100 жилийн турш зогсоож ирсэн эмэгтэй үеийн бүхэл төгс төгөлдөр чамдын эсрэг зогсохын та бүхэн хүсэж байгаа шиг байна. Нэг тал өөрийгөө батж бусдын төлөөлсөн сэтгэл үүрэг хариуцлага ухамсарсан хүмүүс зогсож байна. А нөгөө тал жаргал цэнгэл шүүлтэн тэмүүлэх хүсэлтэй хур хүний амин буяж ийсэн ашиг сонирхол зогсож байна. Шүүхийн шийдвэр та бүхний сэтгэл зүрхний хүнээс авах болно. Шүүгчийн өгүүлбэр хийснийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ хүн гэдэг хувийн жаргалаас илүү том зорилгоор энэ дэлхийд ирдэг гэдэгт итгэдэг бол хайрдаг, хувийн хөдөлгөөний өчүүхэн таашаалаас агуу том зүйл гэдэгт итгэдэг бол хайр сэтгэл гэдэг өнөөхөө өрөө байдаг гэрийн хүний хооронд харилцаа биш. Харин гэр бүл, эйдэг бүл, ах дүүсийн хүрээнд үргэлжлэх асар том ойлголт гэдэгт итгэдэг бол өөрийгөө мартаж бусдын төлөө амьдрах нь хүний амьдралын хамгийн төгс хэлбэр гэдэгт итгэдэг бол энгийн ёсоор тун ихэмсэг вардан байдлаас хойдоо илүү хүчтэй гэдэг та нар хэлэх бол ноён Фалкнер шиг хүн энгийн өвдөг сөхөрч бууж өгөх хэрэгтэй гэдгийг ойлгоно. Хэн нэгэн хүн бидний түгээмэл дэлгэрсэн амьдралын хэм маягийг тоохгүйгээр толгоогоо тэдний өндөд явах хоригдлоосаа гэсэн шийдвэр гаргахыг хүсэж байна. Эхэм шүүгчтэй та бүхнийг тусгай өрөөнд орж зөвлөлтгийг хүсэж байна. Хатагтай Карнер Фалкнерийн өгүүлд буруутай эсхийг та бүхэн дүгнэх бол тусгай.
манай ноёдын бүх зөрөг цагаан автар бүртlaaj үзүүлдэг байсан. Тэрийг энэ зөвхөн гатамж халааж өсгдөг. Төлөвцөн гасыг өсгөлэн маш их өсдөг байлаа. Багтан зам хамиг хичээсэн байдал хувийн амбиц бусдаас биш гар гэсэн хүсэлгээд материалын сонирхлоо бид хайсан. Бид амьдралаа өмнө зүйл зориулахыг хүссэн. Жигмиг хөдөө тосгонд амьдрахаар шийдээд байсан. Миний бизнес мэдрэмж фактбрек шиг тийм явдлаас өөрчлөн сэргийлж чадах байсан гэдэгт би итгэлтэй байна. Загтлын хуурамчаар өвөлдөв. Гэхдээ хуурамчаар өвдөх бүр боломжтой. Моён үеийн фактараас асуусан. Нэг тийм бүрдэн тохиолдол өнгөр. Хэрвээ чиний бизнес чинь давхар бол яах вэ гэж. Хариу моён фактнер мөрөө авчаа. Аяахнаа амиа батлна гэж хэлсэн. Зарим их шулуун бүсгүй өдөр сүхрийн хүчтэйгээр бидний хажуугаар зүрхлэн бидний үс сорсон хөвчөд юу ч чадахгүй. Энэгээр бид нар адилхан төсөл үүсэн. Би Карл хайртай. Харин Карл фактер хайртай. Энэ бидний цорын гац батлаа. Тэрний хувьд чи чадах уу чадахгүй юу гэдэг асуулт байсан. Тэр үргэлж чадаж ирсэн. Миний хувьд бол гагцхүү тэр хүсч байна уу юу гэдэг нь л надад чухал. Иргэмсэх хадагтай ноёдоо шүүх хурлын шийдвэр гарлаа. Шүүгдэгч Карл Андрэг буруугүй гэсэн шийдвэр гарчээ. Би танад фактны өмнөөс талархаж байна. Авиа жүжигчин өвгөний сосор орнд рекламад хийжээ.